Now this trial is concluded. Mother Boris is free to leave. Where is the Queen Mother? I'm with her now, left my keep. It appears the Queen Mother doesn't wish to attend her own trial. Go to the Red Keep and show them the way. За эпизодын үзэр дууссан. Араас нь гоё юуны нэг Night of the Sin гэмдээс цуурлахаа эпизодын юу яаж хийсэн, ямар процесс явуулсан нь ингээ уран бүтээлчтэй гоё яриад байдаг шүү дээ YouTube дээр. Тэрийг гоё цугласаа эпизодын хаараас үзээд тэгээд одоо The Winds of Winter үзэж чинь Game of Thrones-ийн 6 дугаар сизны 10 дахь анги сүүлийн анги. За ингээд өмнө хэлжсэн шиг ингээд өмнө хэлжсэн шиг яг юу байна гэсэн үг. Эпизодоо үзэж шинэ эпизод үзэж дуусгаад араас нь Game of Thrones House of the Dragon нэг анги үзээ явж байгаа. Тэгээ саний ангиас амар гоё анги байлаа. Гэхдээ илүү serious юмнууд бас орж ирж байгаа гоё байсан. Мэдээж төгсгөлийн супер байлаа. Aerion гоё байлаа. Тэгээ богинохон гэхдээ амар амттай. Гоё эпизод байлаа. Тэгээд өмнөх эпизодыг бодвол хамаагүй бага инээсэн гэхдээ амар гоё. Ялангуяа эхлэл дээр Aegon-ы одоо Aegon тий Aegon нөгөө нэг морьтой хэсэг амар хөрхөн гоё байлаа. Тэгээд ер нь тийм experience амар гоё байна. Тэгээ одоо энэ чи Winds of Winter үзэж байна. Тэгээд review руу оръё. Йоо, за. Night of the Seven Kingdoms 3 дахь ангийн review одоо л эхэлж байна. Хайлт reaction юм харсан бах. За. Эхний 3 анги цуглаж үтсэн. Уур амьсгал гоё байлаа. Анги болгон улам гоё болж байна. За энэ эпизод дээр ч одоо энэ тог мог тасарснаас бол хамааралгүйгээр удсан шүү. Миний ажлын хуваар наан цаана тэгээд ингээд агай олон юмнуудаас болоод юу яасан байна. Жохон хойшсан байна. За тэрнэр нэмээд баахан уншиж наагур цагуур оруулах ямар мэдээл юу хаана яваа лээ гэдэг юмнууд оруулах юм айгүй их байла. Айгүй амттай, зажлууртай, ярих юм ихтэй, дундаа далих сэдв ихтэй. За бүр нарийн далигаад байх юм бол бүр утгаа алдгаар ийм анги байла. За ямар ч байсан эхлээд ерөнхий сэтгэл хэлэхэд бол маш их таалагдсан анги байла. ертөнцөө маш гоё баяжуулж өгсөн. Тэгээ зөвхөн ертөнцөө баяжуулахаас гадна үнэхээр нөө lived in гэж үгдэг шүү дээ. Бүр нэг юм амьтай түүхтэй ертөнцийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлж чадсан анги байла. Тэр бол хамгийн гол зүйл нь гэж бодож байна. За дээрэс нь би эхний хоёр анги дээр ялангуяа эхний анги дээр дурдж ирсэн шүү дээ. Хөгжим бол яг жоохон тийм зүйлүүдийн нэг байгаа, яг нэг муузууд гэдэг ч юм уу таалагдахгүй нэг юм байгааг. Гэхдээ нэг тийм одоо Ramin Djawadi-гийн хөгжим гэдэг шиг Game of Thrones House of the Dragon бол өөрийн гэсэн юм маш том одоо нэг хэсэг нь том амин хөгжим нөтөг штэ гэдээ ярьж ирсэн шүү дээ. Эхний хоёр анги бол ялч тийг санагдажсэн бол энэ анги тэрийг одоо юу яасан? Зөөлсөн, өөрчилсөн гэх юм уу да сэтэл эргүүлсэн ийм анги байла хөгжим сонголгоос. Гэхдээ Game of Thrones бол биш. Гэхдээ энэ уур амьсгал энэ ертөнцийн нийцтэй маш гоё таарсан ийм хөгжимтэй байлаа. За дээрэс нь жүжигчдийн бүрэлдэхүүн Daniel Ings жүжигч одоо энэ Sir Lionel Baratheon тоглож байгаа. Dexter Soul Ansel Egg тоглож байгаа. Peter Claffey манай Dunk тоглож байгаа. Бүгдээр үүнхээр гоё. Targaryen-ууд ч гэсэн Baelor. За Valar-ыг одоохондоо яг нэг тийм жүжиглэл талаас нь дүр талаас нь л юм чараг байгаа тий. Aerion, Baelor тэгээ хин гурав бол ялангуяа Maekar тэр гурав бол үнэхээр гоё энэ кастинг бол одоо жижигхэн гардаг дүр мөртлөө тэр Gwyn Ashford шүү дээ тий. Ashford-ийн охин, Lord Ashford-ийн охин одоо энэ Tourney тэмцээн боо юм болоод байгаа чинь одоо Gwyn Ashford-ийн төрсөд 13 насны төрсөд зориулж хийж байгаа шүү дээ тий. Энэ тэр дүр жүжигчийн хүртэл жижигхэн гарч байгаа хэсгүүд дээрээ хүртэл айгүй юм одоо сэтгэл татамхэр буруу болох гэдэг нь л да нэг юм charming гэх юм уу? Айгу юм анхаарал татсан айгу хөөрхөн сэргэлэн гоё дүрээ гаргаж чадж байгаа байхгүй. За Valar-ах боломж гараагүй мөртлөө яг дэлгэцэн дээр гарсан секундээр Gwyn Valar-аас хэдэн секунд илүү авах вэ? Тэ нэг шалахгүй шүү дээ. Гэхэд Gwyn тэнцээ ингээд ийм ямархуу характертэй дүр вилээ гэдгийг мэдрүүлээд амжиж байгаа. Тэгэхээр жүжигч нь за мэдээж тохиолч найруулагч эвлүүлэг гэх бүхэн байгаа л да. Гэхдээ жүжигч нь бол тэрийг айгуу сайн гаргаж байгаа нэг жишээ гэж бол бодож байна. Тийм тэгээд эпизодо хэдүүлээ scene by scene ерөөхдөө яриад явна. Тэгээ нэмээд контекст тайлбарлаад ингээд яриад явнаа. Тэгээд бүр төгсгөлд ийм байгаа. Хэдүүлээ одоо ингээд явна. Эхлээд ингээд нэг эхний реакшн.
За одоо ингээд спойлергүй сэтгэл, ерөнхий сэтгэл. За ингээд одоо дараа нь бүтэн scene by scene тайлбар ч юм уу сэтгэл ч юм уу ингээд дэлгэснээр хэдүүл харж байгаа бүр ингээд явчих. Тэрний дараа мэдээллүүд харна. Энэ хооронд ямар нэг мэдээлэл гарсан бол шүү дээ. Зай бол зөндөө мэдээлэл гарлаа. Ярьслага юмнууд гарсан. Тэгэхээр тэднийг харъя. Энэ ертөнцтэй холбоотой ямар мэдээлэл юмнууд гарч ийн харъя. За мемуудаас харна. Өмнө нь House of the Dragon дээр нэг хэсэг хийжсэн та хэд санаж байна уу? Хэдэн анги дээр хийсэн санахгүй. Цөөхөн анги дээр хийжсэн. Тэгээд тэрийг одоо эргэж авчирж байгаа. Тэгээд хэдүүлээ эпизодууд дээр мем үзээд явнаа. Тэгэхээр тэр бас жоохон ч гэсэн хөгжилтэй юм нэмэх болов гэж бол бодож байна. За тэгээд мэдээж үзүүрүүдийг хамтран зохион байгуулж байгаа бүх ангийг үн төлбөргөө хамт үзүүлэхэд одоо гол хувь нэмэр оруулж байгаа хамтран ажиллаж байгаа энэ видеонуудыг спонсорж ажиллаж байгаа Central Perk Lounge хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд Central Perk Lounge дээр бүх анги гарч байгаа шүү. За дээрээс нь зааж байгаа энэ ч гоё юм үзүүлнэ. Дээрээс нь нэг мэдээлэл хэлхээ мартсан байна. Нөгөө Америкт бүтээсэнд юу болж байгаа? Super Bowl Америк хөлбөмбөгийн нөгөө нэг одоо финал нь гэх юм одоо болж байгаа. Тэгээд энэ Night of the Seven Kingdoms чи Америкт бол бүтээсэнд гарч байгаа шүү дээ. Бүтээсэний орой бид нарт л нэгтгэд байгаа болохоос. Тэгээд тэрнээс болоод Super Bowl-тэй зэрэгцэж байгаа учраас Night of the Seven Kingdoms-ийн 4 дахь анги энэ 5 дахьад гарч байгаа юм бэл. 5 дахьад үдээс хойш гарна. Тэгэхээр хідүүлээ үзрээ бол хагасанд хийн шүү. Хагасанд хийн. Тэгэхээр хагасанд эрцгээгээрээ хагасанд 530 минутаас цуглана. 6 цагаас үзүр эхэлнэ. Үн төлбөр байхгүй. Та хэд гой худалдаа авал тэгээд өөрсдөө гой үйлчлүүлэхэд болоо. Мэдээж тухтай сайхан үйлчлүүлцгээгээрээ тэр бол одоо энэ үзүр зохион байгуулж байгаа ажлын маань хамгийн гол зүйл нь мэдээж тэр тийм. Тийм учраас Central Perk Lounge хамт олондоо баярлалаа мэдээж 5 дахь орой үзүр энэж бол байхгүй учраас хагасанд хийж байгаа шүү. За тэгээд нэг өдөр сайхан тисэж төвчж жагаад хагасандаа хэдүүлээ бөөнөр гой цуглаад үзье. Ийм гоё урамсгалтай ингэж гоё явж байгаа темпэ хадгалъя. За тэгээд мэдээж манай Aura гэдэг брэнд бол одоо merchandise дээр хамтардгийг та хэд маань мэдэх бах. За бид хэд officially одоо ингэж гоё Game of Thrones merch гаргасан байгаа шүү. За энэ одоо та хэд өмнө нь mock-up зураг харж байсан бол одоо яг биетээр ирсэн байна. За энэ хүүдийнх нь урд ийм бичгтэй. Яг нөгөө нэг төмөр сентиний талаар тайлбар бичиг байгаа. За лууны галаар хамгийн агуу лууны галаар бол одоо төмөр сентиг урлаж байсан хэлбэрт нь оруулж исэн тий. Ялсан хэдэн мянган одоо ялсан дайсныхаа зэвсгээр одоо хийж исэн энэ төр гээд хэдэн мянган олон юу юм уу шиг гээд энэ штэ Canada лааш шиг энэ төр гээд. За энэ юм. Тэгэнгүүтээ за та хэд ингэж харуул гой харагдах нөгөө. За энэ харагдаж байна. Look at this. Look at that man. Ийм гой хөдий биш шүү. Тэгээ материал нь амар гоё. Юу яана? Сайланд нь тааруулаад гоё хийгээд өгнө. Тэгээд захиалга өгөх хүсвэл манай Instagram юм уу Facebook-ээр бичгэд л болоо. Тэгээд захиалга аваад яг цагаан сарын үе үед өгчих юм бол жоохон хэцүү бах. Яг цагаан сар үеэл мэдээж хэцүү бах. Гэхдээ бусад үед бол ажлын 2-оос 3 өдөрт л ерөөсөө захиалган болоод хүргээд өгч чинь. Тэгээд ийм юу гаргасан баг. Маш гоё бодолт гаргасан баг. За энийг мэдээж хуваалцахгүй болохгүй. За энэ ардаа ийм гоё Game of Thrones гэсэн юм гоё логотой. За тэгээд урдаа ийм cute version. Look at this. Хөөхөн Lannister Stark-ын чон маань явж ирсэн нь Lannister-ыг харчаас л Lannister-ууд хизээ юм байлаа гэж. За тэр Dorne бол өнөө хөөхөн байна шүү дээ. За энэ чи Baratheon байна. Tyrell хамгийн characterгүй нэ тий. Энэ Tyrell. За тэгээд Greyjoy. За ингээд голдоо мэдээж Targaryen. За энэ хөөхөн гоё t-shirt-ыг бас худалдаанд гаргасан байх шүү. Манай тэгээд сонирхороо Aura брэндийн хамт олондоо баярлалаа. Манай хамтран гаргаж байгаа мерч байгаа шүү. Тэгээ бидэд 3 сараас эхлээд merchandise store хамтарч одоо хийж байгаа. Манай Aura брэндийн store ер нь бол бэлэн болцсон. Их найд дээр ажиллаж байгаа. Тэгээд тэнцээ нэг хэсэгт нь манай мерчүүд, манай Jogoгийн болон Rusty Media-гийн мерчүүд байрших ийм гоё юмнууд бол яригдж байгаа. За тэгээ удахгүй бас өөр газруудаар явах бах тиймэрхүү зүйл байгаа. Тэгэхээр гоё мерчнууд сонирхож байгаа хүмүүс маань бас юу яагаарай. Санал сэтгэлдөө хуваалцаарай. Мэдээлэл авах хүсвэл Instagram эсвэл Facebook-оор холбогдоор. За эпизод руу оръё. За энэ ч хөөхөн ингээд хинлүү харж агаад донк руу харж агаад эхэлж байгаа. За би энэ ч хажуудаа текстээ бэлтцэн байгаа учраас ийшээгээ байнга харж ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Тэхгүй бол болохгүй байгаад байна. За манай энэ ч хөөхөн донк руу хараад амар юм бодоол ингээд эхэлж байгаа тийм. Тэгээ энэ ч гол шалтгаан тэгээ манай бас хэн блэ гэдэг зүйл байна. Тэгээд энэ байгаа амьдрал яг энэ донктой явж байгаа
энэ амьдрал хийж байгаа зүйл нь те Squire байгаад ингээ явах нь өөрт нь айгу гоё байгаад байгаа шүү дээ. Тэрийг яаж хадгалах уу? Цааш нь яхаа мэдгүй төрхөн зуурын зүйл байгаад байгаа байхгүй юу? Эсвэл магадгүй яаж урт хугацааны зүйл болох уу гэл ингээл бас олон юм эргцүүлж бодож байгаа мэдээж байх. Гиснээс нэг юм яг мартаагүй дээрээ дурчээ. Эпизодуудын run time нь гарцсан байлээ. Хэд хэдэн минут байхан гарсан байлээ. Нэр тэрийг одоо болцчих. Эхний яг 42 минут байсан. 2:33 байсан. Одоо 3:31 анги байсан. Тэгээ би энэний талаар 2 дахь анги дээр ярьжсэн. Надад бол энэ маш таалагдж байгаа. Яг ерөөсөө гол өрнөл зохиол юмдаа л таарсан хугацаатай байх нь гол нь болохоос урт мэдээж урт ялгаа ийм гоёороо урт байл мэдээж гоё. Гэхдээ урт байх шаардлага байхгүй л гэж хэлэх гээд байгаа юм тий. Тэгээ гоё байгаад байгаа. За тэгээ үлдсэн 4 анги биш 3 анги болохоор 4 дахь анги 34, 5 дахь анги 37, 6 дахь анги 31 минут юм биш үү. Амар гоё богинохон гэхдээ юутай жинтэй тий. Ийм юм байна. За тэгээ манай үеийн Тандрыг бэлдэж байгаа өстө хөөхөн байсан. Тандрыг бэлдэж байгаа амар хөөхөн байсан. Энэ хэсгийн хийц өрнөл тэгээд энэ Dexter чи яасан ч хөөхин тэр морин ч яасан хөөхин энэ хэсэг өстө гоё байсан. Тэгээд энэ дээр тэгдэж штэ. Одоо яг энэ дэлгэцэн дээр гарч штэ. Аав нь юу яаж хэлсэн гэд те. Морь бол шал тэнийг амтан, нохооноос тэнийг амтан юу ч ойлгодоггүй те. Гэж хэлсэн. Гэхдээ би бол тэгэж бодохгүй байна гэж тэгдэж штэ те. Тэгээд морь бол одоо хүн шиг хүнтэй адилхан ингээд хүн болгоноос эсвэл одоо өөр хүнээс те ингээд тушаа сонсоод үг аваад заавал тэр хүний үгээр одоо байга хүсдэггүй гэж бол би бодож ийн гэ мангар хөөхөн тэгж ярьдэн штэ те. Тэгээ Мейкар бол тэгж хэлсэн маа. Тэгээ Мейкар өөрөө ямар хүн бэ гэдгээс хамаарад Эрион ямар хүн бэ гэдэг нь бас тодорхой хэмжээнд харагдаж болохоор байгаа. Эрион бол морийг одоо моринд яаж ханддаг нь харсан штэ та хэд те өмнөх ангиуд дээр юун дээр Ashford-д эренгүүтээ зүгээр тэр морийг зүгээр ингээд ууж байгаа ч зүгээр ингээ хаяа яваадаг. Тэгээ нөөд нь очиод хүн амт өмөргөөл ингээл те тухгүй байгаа л те. Тэрийг бол харж байгаа. За тэгээ энэ дээр ингээ хуйлал одоо хинд Донконд байгаа штэ хуйлал штэ явах штэ. Жигстэкс нөөд нь ингэж байгаа магар хөргө гоё байсан. Тэгээ дээрэс нь яг энэ яг сцены төгсгөл хэсэг дээр нь хин энэ морин яг энэ камер руу харж агаад яасан. Яг энэ бааж байгаа энэ хэсэг бол яг жинхнээсээ баацсан юм байлээ. Тэгээд яг зураглаач найруулагч чинь зүгээр ингээ морио биччихсэн ч яг мэдээж морь сурагчтэн чинь ингээд зог хөдлөө зогсоромосоор гэл ингээд байж байгаа л да. Тэгээ ингээ байжс чи яг камер нүүдээс хааж байгаа баацсан юм байлээ. Тэгээ энийг ерөөсөө төлөвлөөгөө угаасаа хэлсэн. Тэгээ яг энийг оруулъя гэд оруулсан айгу гоё хэсэг болсон. За тэгээ энэ чинь ингээд хөөхөн бэлдэж мэлдээд нөгөөтгтэйгөө гүйлдээ. Тэгээс нөгөөтгөн сурж мараад байгаа маа Тандер дайны морин штэ тий. 3 морныхоо одоо sweet food-тэй зарцсан. Тандер нь энэ эжент нөгөө жоохон ажилгүй борно хэм билээ тий. Тэгээ Сандрыгаа чи хөөхөн сургаж байгаа. Тэгээ өмнөх анги дээр нөгөө Joust-ийн үеэр манай он чи жоохон эхлээ амир хөөрж байгаа нэг жоохон айдаг штэ нөгөө Squire-ууд ямар амир ачаалтай ямар амир чухал байдаг гэдгийг харсан штэ тий. Тэгээ тэрийг харцаа одоо би хойл ангихгүй болохгүй гэсэн мангар хөөхөн. За тэгээ баахан хонь монтой хоньны дундуур гүйлдэж мөлдөөсти илийг наж энэ хөөхөө энэ бүр. За энэ хэсэг өстө хөөх юм. За тэгээ энэ чи мортогоо хөөхөн Тандартайгаа ярьсан байж чи нэг эвгүй нөхөр өрөөд ирчих та. За энэ нөхөр хин юм бэ гэхээр Sir Robin Riesling гэж дүр ор Sir Robin Riesling. За энэ дээр болохоор Maddest Night гэж хэн болвол egg хэлж байгаа. За энэ дээр болохоор хэнийг Robin Riesling бол ингээд залуу байхдаа нүдэ алдсан. Тэгээд ийм одоо жоохон галзуу гэдгээр алдартай ийм одоо night гэдэг ийм ойлголттой бол явж байгаа. За номны түүхэн дээр болохоор яг 204 онд буюу одоо энэ үйл явдлаас 5 жилийн өмнө одоо бас яг ийм юу jousting хийж ягаад модны хагархай нүдрөө н ороод нүдэ алдсан. Тэгээд яг энэ Ashford Meadow-ийн tourney тэмцээн дээр болол Joust нөгөө Leo Tyrell гэдэг дүр гарсан шүү дээ. Та хэд санаж байгаа те. Энэ Leo Tyrell гэдэг дүртэй хоорондоо өрсөлдөж агаад тэгээд эхлээд нөгөө унахт нь юу нунаа дуулган унаад тэгээд дуулган унтсан мөртлөө бууж өгөхгүйгээд тэгээд Leo Tyrell айгу бас одоо хүндэтгэлтэй хүн учраас нүүрлүүн толгоор нь одоо юу яахгүйгээр одоо чиглүүлэхгүйгээр яг одоо бамбарон чиглүүлж хоорондоо өсөлтөө 3 удаа явж мөргөлдснээ дараа бол одоо Sir Robin-ы цээжин хамгаалтыг нь мөргөөд цээжин одоо хуйгийг нь мөргөөд тэгээ унсан гэд энэ номон дээр бол тэгэж гардаг. Юун дээр болохоор одоо энэ цуврал дээр бол залуудаа хамаагүй ингээд залуудаа нүдэ алдсан тэгээд энэ газуу гэдгээр алдартай дүр гэж бол гарч байгаа. За тэгээд надад бол энэ дүрийг анх хараад би яг бодож байгаа юм. Яг энэ хэнийг санагдуулаад байна гэж бодцоо тэг өнгөрцөн л доо яг зурал руугаа буцаа орчихгүй. Тэгээ нэг удаан бодоо. Тэгээ сая
яг энэ нөгөө мэдээлэл ингээл явж яг саналаа л да. Тэг яг энэ Harry Potter дээр гардаг Mad Eye Moody гэдэг дүр байдаг шүү дээ. Alastor Moody гэдэг агуу гой дүр байдаг. Тэр дүрийг яг санагдуулсан. Одоо бодоод исэн чи яаж яхад энэ дээр тэг нөгөө нэг Mad Night гэдэг тэрэн дээр чи Mad Eye Moody гэдэг Moody гэдэг тийм. Тэр яг санагдсан. Дээрээс нь би бас Harry Potter-ын одоо Audible дээр гарч байгаа бүтэн production одоо бүтэн castтэй бүтэн production аудио хувилбаруудыг сонсоо явж байгаа. Дөнгөж сайхан Chamber of Secrets-ийг сонсож дуусгасан хоёр дахь номыг бүр үнэхээр хөөрхөн маш гоё байгаа. Би өмнө нь хүүхд тогтоо Bulgarian дээр ихний 5 номыг уншижсэн 6 Half-Blood Prince 6 дахь ном гараагүй байхдаа уншаа. Тэгээд хайцсан. Тэгээд мэдээж тэр хилээ өрөө мартцсан. Тэгээд дараа нь дахиж үзээгүй болохоор уншаагүй болохоор ингээ мартагтаа явцсан. Дараа нь кинонуудыг яг үзээд үзэхдээ нэг юм нарийн гот өгсөн бол байдаггүй хамгийн сүүлд 16 билүү 7 онд бүх ангийн үтсэн яг ингээ сууж агаад тэгт яг гоё лсэн л та. Гэтэ нэг тийм амар фэм ангаагүй. Тэгээ номнуудын дахиж уншиж мушаагүй ингээ явжсэн. Тэгээд сая яг аудио вершн сонсч бүр үнэхээр гоё лээ зүгээр жоохон тайлихад амар гоё лээ. Тэгээ одоо Prisoner of Azkaban-ыг яг авцсан. Дөнгөж сая гарсан. Эдгээр оны өмнө Prisoner of Azkaban гарсан тэрийг сонсох гээд яад үйлэж байгаа. Жоохон тайличлаа. Тий. Тэгээд Mad Eye Moody-тэй айгуу төстэй дүр санагдуулсан. Биш ээ. Mad Eye Moody-г санагдуулсан дүрээс. За тэгээд House Riesling гэдэг бол одоо Reach нутгийн ийм одоо Noble House байгаа. Хүндэт House. За тэгээд Reach гэдэг нутгийг бол та одоо хараад одоо бол мэдээж ойлгодог болчихж байгаа. Хамгийн том цайз одоо гол газар нь бол High Garden. За тэгтээ хамгийн хөрөнгөтэй хамгийн бас одоо нөлөөтэй газар Port хот. За Port-оос гадна одоо гол их сургууль нь буюу одоо Maestro сурдаг Citadel гэдэг шашны гоё том одоо Ромын Ромын ч байх одоо Vatican гэдэг шиг одоо юу нь бас байдаг те тэр нөгөө шашны том одоо сүм гэх юм уу да. Тэр нь байдаг Old Town байдаг. Тэр Old Town-ыг бол одоо High Tower-ууд захирдаг. Тэргээр нь та мэдэх бах. За энэ одоо Reach нутгийн одоо ийм яг мэдээж тэдний хажууд болж жижиг хаус. Гэхдээ одоо нэртэй танигдсан юм хаус байж байгаа. За тэгээ энэ дээр бас гой юм байгаа маа. Үсчи яатсан ингээд тэгсэн чинь нүд чи яатсан. Манай бас өөрхөө тэгснэ чи Square хахад арай жижиг юм шүү гэ тэгсэн чинь Sir Duncan the Tall бит хоёрын өмнөөс бит хоёрыг нийлүүлсэн юм шиг. Ер нь бол монголчлон бол бит хоёр нийлүүлсэн юм шиг томолдоо гэдэг. Хөөхөө энэ хиний Dexter Solange нэр үнэхээр хөөх юм аа шоон дээр. Ягаад та хэд угаасаа бүгдээрээ бич байгаа бүгд авч байгаа бүх интернетээр харилж байгаа. Гэхдээ хилэн олон удаа давтахаас өөр арга байхгүй үнэхээр хөөх юм аа бүр. За тэгээ нэг хоёр хөл нүцгэн нөхөнд явж гин да. Энд тэ бас имиж гоё юусэн байгаа шүү те. Дүрэн дизайныг. Энэ нөгөө хиний Riesling-ийн жижигхэн төрний дээр бас тий. Жижигхэн сургаггүй төрний дээр явчихаа бас хөл нүцгэн хараа. Бас хөл нүцгэн явчихад юу ячиж. Нүдэ алдчихсан юу нөхөрөө. За тэгээ би сонсож байгааг нөхөр ансан чи сонсноо. За энэ хоёрын энэ хэсэг амар хөөрхөн. Нөгөө морио өглөө авч яваад хулгайлж авч яваад зээлж авч яваад бахан гүйлгэж дахиад тоос шороонд хутгаж байгаа дүрээд ирсэн те. Тэгээ загнуулж байгаа. Тэгээд өглөөний цай уух юм уу гэсэж юуны чинь цай уух чи морь зөрөө атайхан самж мунаад юм зэгцлэх тэгчээд юу яа хатаасан давссан борц идэг идүүл их юм гээд. Тэгээд тэгсэн чинь биш тэрний чинь өмнө манай хүн тэгдэг байхгүй юу? Борц ирдэнэ гээд өглөөний цай ахын гэсэн чинь борц идэнэ гээд гисэн чинь би тэгвэл баг морио оронд нь идсэн чинь баг идсэн чи яг ухааны мэрчтэй нөгөө юугаа голоод те борцоо голоод тэгсэн чинь хийх миний хэлснээр хийхгүй болвол чи миний нодгыг гэдэг шүү. Тэгээ хөөх нөгөөдгийг ингээ гонсоогоо явсаж бас өрөвдөд болчихж байгаа маа. Тэгснэ нөгөө хувцаа хөөхөн хамт ойж моёхоо хувцаа ойж өгөх зааж юу хийж байгаа гэсэн чи хувцаа гэж наа чи миний ажил биш юм уу хөөхөө тэгээ энэ чи ингээс юм оёхыг зааж өгч мөгөөд амар хөөхөн тэгснэ Сандрыга энэ чи самж момжаа. Тэгснэ Сандрыга энэ ч гоё энэ нэг тийм хөөхөн төмсгөн дээр нь хар ус ургаж байгаа нь жоохон сонирн биш сонирн санагт миний төмсөн дээр хар ус ургаад байгаа байхгүй сонирн санагдахгүй байна уу гэж нөгөөд гэдгийгс чи натана хэлж байгаа ч сонирн бай. Яа энэ яг нэг юм жижигхэн диалог мөртлөө энэ writing бүр амар хөөрхөн байгаа хгүй амар гоё. Үнэ хайр өргөж. За тэгснэ энэ дараа манай ундуулж байгаа. За энэ бол нэлээд анхаарал татсан те энэсийг. За энэ бол The Hammer and the Anvil гэдэг дуу. Алх болон дөш гэдэг дуу. Яг үг нь бол яг юм бүтнээр бол яадаггүй. Бүтэн бол байгаагүй. Гэхдээ юуны тухай вэ гэдэг нь бол гардаг. За энэ дээр яаж ийн вэ гэхээр Prince Baelor was the firstborn гэдэг чинь 2 дугаар Daeron хаан одоо хаан байгаа шүү дээ тий. За тэгмүүд 2 дугаар Daeron-ы
том хүү Prince Baylor. За Prince Maker sprang out last буюу хамгийн сүүлд нь гараад ирсэн нөхөр буюу дөрвөн хүүгийн дөрөвдөх нь ханхуу Maker. За тэгээд Damon was the bastard so they kicked his bastard. За юу болохоор Damon юу гэдэг нь юу гэж байгаа юм бэ? Damon Blackfire-ыг хэлж байгаа. Би өмнөх анги дээр та хэд нөгөө нэг timestamp юм харахад Blackfire Rebellion гэж байгаа. Тэр хэсгийг үзээрэй. Blackfire Rebellion ер нь нэлээд гол үндсэн юмнуудыг бас гол бадцсан гэж бодож байгаа тийм зүйл. Яг мэдээж дэлгэрэнгүй яриул болно л доо. Гол зүйлүүдийн товчхон бадцсан хэсэг ба тэжээс үзэж болно шүү. Яг тэрэн дээр гарч байгаа гол одоо юм Blackfire-ийн бослогын гол хүн баггүй юу? Тэгээд энэ Baylor ханхуугийн одоо step brother гэх юм уу да эсвэл эцэг нэрхтээ одоо дүүн гэх юм уу нэг тийм bastard нөхөр байгаа. Тэгээд so they kicked this bastard гэдэг нь kicked his ass гэдэг утгаар тий. За тэгээд grass is green in summer, green grass I adore гэдэг. За мэдээж 100 зүйлэг ногоон зүйлийн дуртай. Гэхдээ бас нэг юм нь юу гэхээр Game of Thrones-ийн ертөнцид уйлрал биднэрх шиг байдаггүй. Шууд ингээд дөрөв уйлрал ээлжилдэг ч юм уу те ингээд тийм болол биш. Нэг зун нь ингээд амар удаан зоо одоо long summer-аар төрсөн хөөхд мөх sweet summer child гэж brand маань тэгдэг штэ те. Тэрэн шиг long winter гээл те. Тэгээ ингээд юм уйлрлууд удаан олон жилээр үргэлжиж мөргэлжилдэг ийм одоо сонирхолтой юм юутай ертөнц цагууртай. Тэгээд тийм утгатай. За тэгээд but grass is red all over when you kill a rebel гэдэг. За босогч нөхрийг ингээд алхад бол одоо зүлэг уулаамууд тусаар будагта. Тэгээд Battle of the Red Grass Field гэд би ярьж байсан шүү дээ. Нөгөө нэг юуны Blackfire-ийн бослогын одоо гол дууссан том тулаан нь. За тэгээд тэр тулаан дээр бол одоо тэр тулааны баг тухай дуу гэж хэлж болно. Тэр тулааны талаар өмнө нь дурдж ирсэн. За Horses Die in Battle, this battle was the front. За мэдээж энэ том тулаан бол хамгийн гол зүйл нь байсан морь өхөн ойлгомжтой. Blackfire's not a true born. За мэдээж ингээд яг Blackfire болоод яг хааны одоо хүлэн зөвшөөрөгдсөн удам бол биш гэдгийг хэлж байгаа. За энэ ч бас нэг юм дууны гоо хэсэг гарч байгаа. He came from the wrong country was in peril. Энэ нэг юм балер бас энэ чинь ингээд юм хүүхэд дуулахгүй өстой хүүхд дуулах ёсгүй юм. Одоо хараал ирүүлтэй заваан дуугахгүй юу? Яг одоо энэ ертөнцтэй болвол тийм ээ уулын хүүхд дуулахсгүй дуу байгаа юм л да. Тэгээд энэ чи Blackfire's not a true born. He came from the wrong country was in peril гэдэг нь юу гэж кант гэж одоо үг гэдэг те эмхтөний бэрлэг ихтэй хэлж байгаа. Тэгээд одоо буруу хүнээсээ төрсөн гэдэг утгыг энэ чинь юм балиар гудамжны хэлгээр л утгаар л одоо хэлж ийн гэсэн үг байхгүй юу та те энэ нөхцөлд бол одоо юм поэтик хараалтай утгаар гэдэг ч юм уу хараалж бас биш юу гэмд одоо нэг тийм утгаар хэлж ийн гэх юм уу да ийм бас эвтэйх юм оролцсон. За тэгээ Anvil was a rock гэж байгаа. The Anvil гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр дүш байдаг шүү дээ те алх дүш алх дүш алх дүш гэж байдаг шиг дүшийг хэлж байгаа. За дүш гэж чиний хэлж байгаа юм бэ гэхээр Maker Targaryen-ыг хэлж байгаа. За тэгээд яагаад гэдгийг нь удахгүй ярина. За тэгээд дараагийн мөр дээр нь The Hammer smashed the bastard with his giant veiny host уучлаарай. The Hammer smashed the bastard with his giant veiny host of Dornish spearmen гэж байгаа. За тэгээд энэ амар юм судс модсон яасан том бак баахан одоо Dorny том юм жадтай цэргүүдийнхаа хамтаар одоо тэр Daemon Bastard-ыг бол Hammer буюу алх одоо будаа олгож цөм зөксөн гэж тэгж байгаа. За энэ ямар учиртай гэхээр нөгөө л Battle of Red Grass Field-ыг ярьж байгаа. За энэ дээр яасан бэ гэхээр эхний Blackfire-ийн бослого 196 онд бол болсон. 196 гэдэг нь Conquest-ийн дараа буюу Aegon the Conqueror-ийн одоо энэ том Westeros-ыг эзлэх дайныг эхлүүлснээс хойш ерөөхдөө тооцож байгаа. За тэгээ Baylor-ыг бол одоо Baylor Targaryen одоо хэдүүлэн зураг дээр үзэж байгаа шүү дээ, тий. Valarian аав нь одоо гол ханхүү. Hammer буюу алхан юм ба. За яагаад юм бэ гэхээр энэ Dorny одоо энэ жадтай цэргүүдийг бол Daemon Blackfire-ийн босгочийн армийн араас бол ингэж орж одоо шахаж ингэж орж ирсэн. Тэр шахсан хэсэг нь болохоор Maker Targaryen-ийн дүш буюу одоо юуны бамбатай цэргүүд ингээ хан босгоцсон байсан. Тэрнлөө нөгөө талаас нь Baylor-ын одоо Dorny цэргүүд хамт одоо тэр жадтайгаар орж иж хоёр талаас нь ингэж одоо за нэг талаас нь юм да тий баганлуу ингэж ханлуу бамбатай цэргүүдтэй ханлуу ингэж шахаж устгаж ерөнхийдөө дуусгасан гэж байгаа. Тэрийг бол ерөөхдөө энэ харуулж байгаа. За тэгээд Dorn байдаг учир шалтгаан нь бол Dornтэй одоо энэ 2 дугаар Daeron хаан болол энэ 2 дугаар Daeron хааныг ер нь бол
том болох хүртэл юу яагаагүй. Dorn бол нэг хэсэг байгаагүй. Принц принцессүүд захирдаг хിവэрэ гэхдээ хаан гэж угаасаа байдаг байсан. Угаасаа принц принцесс гэж явдаг. Хамгийн том заавал хүн биш, эрэгтэй ч юм уу эмэгтэй хамаагүй. Хамгийн түрүүнд том нь бол ингэж одоо удам залгаж ингэж явдаг ийм ёстой. Dorn-д Roinar гаралтай хүмүүс. За энэ одоо энэ юун мөний нөхдүүд бол энэ Rich Meach-тэй энэ нөхдүүд бол одоо Andal гэдэг гаралтай. Илүү дундаас ялангуяа хойд нутаг руу яваад их юм бол First Man гэдэг хүмүүсийн гаралтай хүмүүс. За эднэр дээр явандаа бүр гоё дэлгэрэнгүй бичлэг юм. Ийм хүмүүс бол байдаг. Тэгэхээр юуны хувьд бол Мейка биш Daeron Targaryen-ийн хувьд бол хинтээ гэрэлсэн байдаг. Хиний Dorne Princess-тэй гэрэлсэн байдаг. Мартел Мирия Мартел гэсэн Мирия санаж байна те. Мирия Мартелтэй гэрэлсэн байдаг. Мирия Мартелийн хүүхдүүд эднэр бол гэхдээ Мирия Мартел бол одоо энэ хэдийг одоо энэ цувралын үед бол нас орчихсон байгаа. Хин Эг бол биш Мирия Мартел. Тийм ээ зөв Мирия Мартел басан. Ямар ч байсан юу байгаа. Би одоо ганц нэг юмнууд шууд холих гээд байна. Guess confirm хийгээ тий. Олон юм байдаг болохоор мөн шүү. За окей, мөн юм байна. Мирия Мартел баггүй. Тэгээ Мирия Мартелтэй суусан учраас бол тэгэж ер нь бол тэр хүрээнд Dorne 7 хаант улсын нэг хэсэг болсон. Ер нь бол энэ Daeron хаан одоо Dorne-ыг оруулж ирсэн гэхэд ерөнхийдөө болохоор ийм үйлэл яг бас яг backstory юм байгаа л да. За яг би нэг юм тайлбарлаж хэтэрхий нуршлаа уучлаарай. Тийм. Гэтэ ер нь бол зүгээр яг энэ тулаан дээр Dorne яга байсан. Ягаад тэр одоо Dorne-ийн армийг нь хин Baelor яга удирдах орж ирсэн бэ гэдэг тийм шалтгаантай. За гэтэ нөхдүүд одоо энэ дуун дээр бол бас айгүй олон үйл явдлыг бас орхиж энэ хоёр зөвхөн ханхуг одоо гавьяатаа болгож харуулсан гэж болол үздэг. Ягаад тэгэхээр энэ чи Brynden Rivers гэж нөхөр бол байгаа. За Brynden Rivers бол Blood Raven гэдэг хочтой юм bastard нөхөр байсан. За тэгээ хааны баруун гар мар одоо Hand of the King мэн байсан нэг юм эвгүй нөхөр байгаа. За энэ нөхөр бол одоо өөрөөхөө Raven's Teeth гэж одоо юм одоо hirээний шүд гэдэг юм одоо хочтой ч юм уу нэртэй юм хэсэг юм бүлэг цэргүүдтэй байсан хэдэн зуун цэрэгтэй тэд нар бүгдээрээ ингэж амар харваач нөхдүүд тэгээд энэ нөхдүүд одоо энэ Maker Day хин хоёр Baelor хоёр бодоо олгоод ингэж яхад энэ ч бас дунд нь дүүл явдаг байхгүй нэг хэсэг нэг дүүл мөөл явж байгаа тэр Daemon Blackfire химэнтэй явж байгаа одоо энэ ханхуугийн талын нэг том найттай хинийн би нэр марчаад байна. Тэр хоёр ингээ том дүүл хийж мэйгээд нөгөө найтны хүнд гимтэй тэгсэн чи Daemon Blackfire нь яг нөгөөдгөө хүнд гимчээ аалахын гимтэйчээд аалахын хооронд нэр хүндтэй нэр төртэй хандаж одоо бити тэ наа хүнээ одоо хинэнч та нар хүрхгүй шүү гингүүтээ юу яагаад мейстер лүгөө явуулж идгээжсэн идгэх одоо юм тусалцаа үзүүлж исэн тэр процесс дунд нь тэр Brynden Rivers болон түүний Raven's Teeth боёо одоо hirээний шүд хочтой нөхдүүд нь тэр нэг юм жоохон оргил хэсэгт гарах боломж гараагуудаа бүгд шууд номсомар одоо бороо оруулж хэнийг Daemon Blackfire болон түүний хоёр хүүхдийг гэж би санаад байгаа нь тийм алсан байдаг. Тэгэж бол энэ Blackfire-ийн ихний бослого бол нурж исэн байгаа. За энэ нэг юм. За тэгээд үргэлжлүүлээ. За энэ Dexter Soul Ansel гэж хүүхд өстой хөөхөн. За Dexter Soul Ansel-ийн хувьд бол одоо ээж нь Debbie King гэж юм юу юм бэ лээ. Шоуны хөтлөгч байсан. Британд гардаг байсан Quizmania гэдэг юм одоо асуулт хариултын шоуны хөтлөгчөөр бол 2005-7 оны хооронд бол ажиллаж исэн хүн байт юм бэлээ. За тэгээд аав нь болохоор pop opera одоо жанрын юм G4 гэж хамтлаг байдаг. За тэр хамтлагийн одоо юм тенор дуучин Jonathan Ansel гэж хүн юм бэлээ. Тэгээ дээрээ нэг ихчтэй. Тэгээд тэгсэн чинь би боцолтой нөгөө нэг pop opera хамтлаг G4 гэсэн чинь манай nuance байхгүй юу? Манай та хэлсэн шүү дээ. Nuance хамтлаг байдаг шүү дээ. Nuance шиг юм pop opera хамтлаг юм байлээ. Тэгээд та хэд харах юм бол одоо манай Dexter Soul Ansel бол хэнийг бодох юм бол Peter Claffey буюу Dunk тоглож байгаа нөхрийг бодох юм бол хамаагүй туршлагатай. Хажууд нь бол veteran хуучны нөхөр. Манай Peter Claffey чи өөрөө 1996 онд төрсэн. 29 настай 930 хүрэхийн ийм залуу байгаа. Dexter Soul Ansel 14 онд төрсэн, 11 настай 12 хүрнэ. Гэхдээ 2022 оноос хойш одоо кинонуудад тоглоод эхэлсэн явчих. Уран сайхны кинонууд. 2023 онд гэсэн Hunger Games-ийн prequel кино The Ballad of Songbirds and Snakes кинон дээр бол одоо энэ франчайзын гол том эсрэг дүр бас сонирхолтой дүр гэж одоо сонирхолтой дүр Coriolanus Snow гэдэг дүр үүдэг. Тэр дүрийн одоо хүүхэд насанд тоглоод амжсан. За тэгээ 2024 онд бас 3-4 кинонуудад ингээд тоглож явж байгаад одоо
500 миль гэдэг ийм Ирландын жижиг гоё production кинон тоглож байгаа юм байлээ. Одоо 26 онд Дублиний кинон Адам дээр нээлттэй хийн 26 онд гэж одоо ерөөсөө 20 хоногийн дараа нээлттэй хийн. Bill Nye гэж домогч жүжигчин гол дүртэн тоглож байгаа. Taika Waititi-гийн миний маш хайрлж үздэг хайртай Scarlett Johansson тоглосон Jojo Rabbit гэж киноны гол дүр тоглосон Roman Griffin Davis гэдэг сүүлд The Long Walk кинонд бас тоглосноор хүмүүс мэдж магадгүй. Roman Griffin Davis тэгээд Dexter Soul Ansel хоёр болохоор ингээд ийм ах トゥ хоёрын дүр тоглож байгаа. Тэгээд ийм жоохон холбоо тасарсан баг танхуу шахуу болчихсон өндөр настай өвөөдөр очиж байгаа тухай юм хөөрхөн драма бас байгаа юм байлээ. Тэгээд Maisie Williams одоо Arya Stark тоглохоор нь бидний сайн мэдгч жүжигчин Maisie Williams бас туслах дүрт байгаа. Ийм хөөрхөн кино тоглох юм байлээ. За тэгээд нөхч бас болоогүй. 2 3 цувралд 16 оноос хойш 19 20 21 он гээд янз бүрийн жижиг сажигийн Британий цувралуудад тоглоод үзсэн. За ингээ харах юм бол одоо тусдаа бүтээлүүдээр нь харах юм бол 9 дэх дэлгэцийн одоо юм том бүтээл нь болж байгаа. Dexter Soul Ansel-ийн хувьд бол одоо ийм туршлагатай нөхөр. За тэгэнгүүт Peter Claffey-гийн хувьд бол би ярьжсэн те. Юуны рагбигийн мэрэгжлийн тамирчин байсан. Гэхдээ мэрэгжлийн тамирчин багт бол нэг удаан бол яваагүй, коллежд бол дэжгүй тоглож исэн. Телевизийн бүтээлүүдэд бол яг Mercer бол тоглосон, тоглоогүйч тоглосон. Bad Sisters гэж цуурлын 2 бүлэгт 2 өөр дүрүүд тоглосон. Vikings Valhalla Vikings-ийн spin-off гэж spin-off зурлалны дэвшээ Valhalla тэр цуврал дээр бас Dunstan гэдэг дүр анги тоглосон юм бэлээ. За тэгээ ингээд бас нэг хэд хэдэн бүтээлүүдэд тоглолцсон байгаа. Тэгээд Cillian Murphy гол дүрдэн тоглосон Small Things Like This гэдэг these уучлаарай Small Things Like These гэдэг Ирланд кино байдаг. Тэр кинонд бас жижигхэн туслах дүр бүтээгээд амжсан юм бэлээ. Тэгээд өөрийнх нь бас шүтдэг одоо маш их хүндэлдэг жүжигчин бол Cillian Murphy. Тэгээд тэр сетэн дээр Cillian Murphy ямар мундаг ажиллаж байгааг, ямар их жижиг деталь юм болгонд ач холбогдол өгж бүгдээр нь мэдлэгтэй хандаж, хүндлэлтэй хандаж те ингэж ажиллаж байгааг нь хараад бол үнэхээр бишгсэн миний ажлын бол одоо том үлгэр жишээ босон ингээд бас агуугаа яриа өгчээсэн байлээ. Тэгээ мань үний хувьд бол бас одоо 7-8 дахь прожект нь болж байгаа. Гэхдээ оролцоо нь хамаагүй баг хэнийг бат. Dexter Soul Ansel-ийг бодвол тий. За тэгээ нэг ийм хоёр хөөрхөн нөхөр байна манай хоёр болол. За тэгээ эн чи миний юу хоёуг дуулгыг аваад ир юм аваад ир гэдгсэн чи одоо юу яах ч байгаа гэдгсэн чинь тэмцээнд орё морё гэдгсэн чи өнөөдөр орохгүй юу яриад байгаа юм чи эхний өдөр чинь зөвхөн том найтууд те ингээд танигдсан найтууд эсвэл том лордууд ноёдууд л ордон штэ. Not today гэдэг жаа. Тэгээд not today гэдэг яг тэгээ ярьж хат нь би бодсон. За энэ эпизод дээр манай хүн бол үзэхгүй юм байна. Тэгж бод. За тэгээд түрүү энэ ч нөгөө манай хүн дуулж яадаг штэ тий. Яг энэ дуулж хат нь цаа сонсох юм бол цаана нь Duncan бөөлж байгаа. Тий. Цаана нь ял Duncan бөөлж байгаа. За энэ дээр тэгээ энэ дээр яг ярьж байгаа гэсэн чинь үгүй би тэгээ яагаад яах гэж энэ өглөөж өнгөө бойлцсон гэдэг гэж байгаа байхгүй. Тэрний яасан гэхээр нөгөө юунд орох гээд те turn-ид орох гээд тэрнээсээ сандраад айгаад бие барьж чадахгүй би энэ тавгуураа доторын тавгуураа тэгээ бойлж ядсан байгаа. Тэгээ энэ бас нэг холбоотойгоо юм нөхөр Peter Claffey гэж жүжигчин студидтэй очиж одоо Ira Parker гэж энэ шоуны гол шоу раннер гэж нэрлэдэг те гол гүйцэтгэх продюсертэй танилцчаад тэгээ ерөнхийдөө хэрэг мэдээ авчаад айгу юу яасан юм бэл амар сандарсан юм бэлээ. Тэгээд 0-0-д норж баахан бөөлжиж бие барьж чадахгүй дотор мотор нь бэлбэгнээд гацсан юм болсон юм бэлээ. Тэгээд тэрнийх нь бас тодорхой хэмжээний одоо орсон юм бах гэж болол энэ ч бодож байна. Тэгээ би энэ ч өглөөжөнгөө яага бөөлцөг гэж хэмэж ч тийг. Тэр нь мангар it's a mystery гэдэг. Одоо зааjarаа. Энэ шүү дээ энэ хэсэг амар. Би тэг яах гэж өглөөжөнгөө бөөлцөө гэдэг. Би яаж мэдтээ. Энэ хоёр үнэн хөөрхөн. За энэ чинь ингээд бас харах юм бол энэ нөгөө нэг ийм цэнхэр үстэй, цэнхэр сахалтай ийм хүн гадаад хүн тий. Одоо common tongue гэж нэрлэдэг энэ ертөнцид бол одоо бидний үзээд байгаа англи хэлийг нь бол common tongue гэдэг. Нийтлэг хэлгээ ярьчих тий. Нийтлэг хэл гэдэг. Тэнгүүт энэ хүн бол нийтлэг хэлээр ярихгүй тий. Ингээ харах юм бол энэ маркет бол ингээ айгүй олон янзын одоо жишээ нь Dornos тэнцээ Tanzel одоо энэ нөгөө юу одоо хааны хүмүүс ханхуу манхуу байхыг мэдж байгаа учраас мэдээж одоо орлого олох гэж хүмүүст анхаарал татах гэж ингээ аяллахаа юуг авч чод puppet show-го үзүүлж байгаа шүү дээ тий. Тэнгүү тэрнтэй адилхан ингээл юм 8 ч хүмүүсээс ярьж байгаа байхгүй. Тэгээд би зүгээр Alt Shift X-с харж исэн чинь юу Tirosh нутгийн одоо энэ 8 ч байж магадгүй гэдэг юм бас ярьж илаа. Tirosh нутгийнхаа юм цэнхэр сахал махалтай байдгаар алдартай гэд бас тэгжлээ. Би тэрийг бол анхандаа бол мдээгүй. Зүгээр яг би бол ялчгүй Esos-ын хүн юм байна да гэж бол бодож тэгж ярих гэж бодож исэн. За тэгээ ингээд нөгөө галуу гусгаад те тавчих гад өнгөө зүгээр өндгэн гэ. Тэгээ манай хүн тийч эдвэрсийг арчаач те өө бүр энэ шоу бүр нэг тийм
Яг одоо ингээл уур амьсгал янз бүр өөрчлөгдөх байх л та мэдээж болж байгаа үйл явдал янз юм нөлөөлнө гэхдээ бүр нэг юм хөөхөн байгаа маа. Энэ Данкны жүжигчин бүр яг энэ хоёр ялангуяа энэ Декстерхийн хоёр Питер Клафи хоёр бол бүр үнэхээр хайр өрөвч байна. Тэгээ эн чинь ингэж төрдөг мөрдөг гэж солиорж хагаад нөгөө тансил нь ирээ харчих. Тэгээд нөгөө нэг юугаа авцсан хоёр галууны авраг хоёр том өндгөө авцсан ингэ явж. За тэгээд тэгсчээ. Тэ энэ бас арчаад байгаа маа тэрийг. Одоо арчаад байгаа мó эсвэл яагаад ч байгаа сандарч мандраа арчих гээд байгаа яах гээд. Тэгснэ за юуны галууны өндгөн дуртай юу. Энэ тэгсэн чинь Tanzan Crawford гэдэг жүжигчин байгаа. Энэ Танзалийн дүр тоглож байгаа. Тэгээ энэ Tanzan Crawford метр 83 юм байлээ. Амьдрал дээр өөрөө энэ жүжигчин. Тэгэхээр Tanzal 2 тоол тоглолтыг жүжигчин Tanzan нь бол өөрөө бас тоол жүжигчин 2 тоол гэж болоо. Зүгээр тоол жүжигчин юм байлээ. Метр 83 өндөртэй эмэгтэй юм байлээ шүү. Энэ жүжигчин чи өөрөө. Тэгээ Питер Клафи ч өөрөө метр 95 6 учраас одоо хин энэ Tanzal-ийн жүжигчин нь өөрөө хажууд нь бол тийм одоо амар өндөр хүн шиг бол харагдахгүй л байгаа юм байлээ л дээ тий. Тэгээ яг хин хэлдэг штэ. Эг нөгөө нэг хиний нөгөө мангартдаг дээр Донкны мангартдаг дээр нөгөө ярьж байгаа тэлдэг штэ тий. You're both gigantic гэдэг. Та хоёр амар авраг өндөр. Мэдээж хүүхдийн өнцөг байгаа. Гэхдээ дээрэс нь Tanzal амар өндөр гэсэн үг. За дээрэс нь энэ дээр ингээд ёо та хэд нэг юм fail story-нуудаас хуваалцаарай заяа. Ёо та хэд нэг ийм fail story-нуудаас хуваалцаарай заяа. Коммент хэсэг тэрөө хүсчихэвэл. Би нэг амар fail story-го хуваалцъя зөө. Миний яг энэ шиг нэг fail story яадаг гэхээр нэг хүнтэй ингээ уулзж байсан байхгүй. Тэр хүн надад амар таалагддаг байсан. Мэдээж тийм бол уулз. Тэгээ яасан гэхээр би ерөөсөө ингээд сандраад юу ярих хэвээр ярихгүй зөв ярьж байгаа мó үгүй мó яаж бөө мэдгүй ингээд хэлээ амандаа ороогдоод нэг утгаа алдсан шүү дээ хүн яг тэгсэн аахгүй. Тэгээ юу ярьсан гэж одоо тийм нэг галууны үндгэн дуртай юу гэдэг шиг би тэр үед нэг юм бас уртстай байсан байхгүй. Гэхдээ амарын буржгар хиймэнтэй буржгар уртсан. Би тэгээд үсэндээ хиймэлсэн буржгар өссөн. Тэрнийхээ талаар яг би хэтрүүлж байгаа. Гэхдээ бараг тэрнийхээ талаар 30 минут ярьсан баха юу. Одоо бодохоор бүр нөгөө малгаа бодгоор ичиж өгмөр ёо. Одоо яг инээдтэй хөгжилтэй тэгтээ тэр шиг та хэд фейл юмнуудаа байвал хуваалцах өгсөн юм байвал хуваалцаар мэдээж энэ шиг нэг галууны өндөг минутэр үсээ ярьж тэнэгтдэг гэдэг шиг нэг юм инээдтэй юм л мэдээж гоё шүү дээ. Тиймэрхүү юм байдаг бол хуваалцаар зөө. Тэрийг бодохоор тэрийг бодохоор ямраад байд. Тэгснэ Tanzal ч бас амар смүүth ээ. Тэгээд орой ингээ бамбачин бэлэн болчихнаа. Тэгснэ манай өндөр өндөг ингээд байгаа. Тэр өндөг энэ миний гарч ачтай өрөө. Үнэн хэлээ. Тэгсэн нөгөөтийн гарч ирсэн. Яа, энэ бүр үнэн хэлгиймэр. Энэ хэсэг амар гоё байсан. Амар гоё байсан. Энэ харчаачтай тэр үлссэн царайг ёо тгийж хараад тахтай ёо амар үлссэн байгаа шүү дээ. Тэгээ энэ дэр нэг гоё энэ Ira Parker тэгээд энэ жүжигчээр ярьсан байсан л да. Ira Parker showrunner те продюсер. Гоё юм нөхөр хин одоо Egon гэдгийг бол мэдсэн шүү дээ те эпизодоор гарцсан юм чи. Egon бол мэдээж ханхуу өссөн. Хааны ордонд өссөн те. Хааны ордонд тэгээ Summerhall тэрийг утгаар нь. Summerhall тэгээ хааны ордонд өссөн. Тэнгүүд ингээ дандаа мөнгөтэй төрөлтөө одоо ингээ юмар бол дутхгүй өсөж байгаа шүү дээ. Яха мэдээж одоо аавах нь харилцаа хандлага юу гэдгийг тийм юмны зөндөө асуудал байгаа боловч одоо наазахын юмар бол дутхгүй мэдээж өсөж байгаа. Тэнгүүд өсөж бол үзээгүй хөхт байгаа шүү дээ. Ер нь бол. Тэнгүүд энэ дээр бол яг ингээд өсөж байгаа хгүй өглөө нь тэгээд цай онд яах юм бахын инээтерээ гэдэгсэн. Тэгээд нөө breakfast яах юм бахын. Тэгээд явж байгаад одоо энэ нөгөө нэг манай хүн ч очиж өндөг авж байгаа хгүй хөөхөн. Тэгээд энэ хоёр бол одоо энэ ч юу яаж байгаа маа. Галууны юугаар хийж чаа. Тэрийг ярьчихсан. Йоо энэ шиг бүр ямар гоё вэ те. Хийцэн бүр нэг тийм яа яг энэ ингэж харж байгаа шиг бүр нэг гэ бүр нэг гахамах шарж байгаа л юу өндөг хийгээл те. Тэгснээ сандвич болгооч. Энэ хоёр баг сандвич бүтээгээд байгаа юм биш үү энэ ертөнцид. Энэ өстэй хөөрхөн байсан. Тэгээ энэ хөгжим за миний нөгөө ярих гэсэн юм. Энэ хэсэг дээр
яг энэ шоуны өөрийн гэсэн уур амьсгалтай. Гэхдээ Game of Thrones-ийн өмнөх одоо Ramin Djawadi-гийн хөгжмөдөөс өөр мөртлөө энэ ертөнцийн энэ өрнөлтөө маш гоё таарсан айгүй гоё хөгжим орж ирж байгаа надад амар гоёсэн. За тэгээ энэ чинь ингээд эгийг эрхлүүлж байгаа байхгүй юу? Данкан. Тэрс зүгээрээ бол мань хүн борцоо идэл явж штэ. Тэн чинь хүүхдийг л эрхлүүлж байгаа байхгүй юу? Тэр нь амар хөөрхөн. Хөгжим нь амар хөөрхөн. Дээрээс нь энэ сандж ямар муухай хамтдаа харагдаж байна. Тэгээд бас нэг хөөрхөн гоё юм нь юу гэхээр хин Данк энэ чинь ингээд нэгдүгürt юу яаж байгаа. Зүгээр ганцаараа байсан бол энэ чинь ингээл юу яах байсан шүү дээ. Энэ одоо юугаа борцоо идэл өнгөрөх байсан. Тэгэхэд эн чинь болол ингээд нэгдүгээр эрхлүүлж байгаа те тэнцээ гахаа махцах аваад өндөг мөндөг авч ийж байвал те шарж. Тэгээ ингээд талхаавал ингээд сандвич хийж өгч. Тэгэнгүүтээ дээрэс нь энэ амар том талхныхаа сандвич яг 2 хувааж байгаа байхгүй юу? Тэр нь бас айгүй хөөрхөн. Яг ингээ 2 хуваагаад харахгүй ингээ тэнцүү хуваацсан. Амар хөөрхөн. Энэ бүр надад амар таалсан. Яг энэ өөрөө жижигхэн ч гэсэн нөгөө нэг дэлгэцээр одоо show don't tell гэдэг шүү дээ, те. Яг юм өрнөл зохиол айгүй гой зүйлүүдийг одоо ярьж өгөхөөсөө илүү үзүүл гэдэг те. Тэр энэ ч гарч байгаа байхгүй. Данкан ямар амар гой сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй юм гой хүн бэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй те. Юм хүүхд хайрлаад дээ шүү дээ. Тэг хүүхд хайрлж хамгаалж байна. Тэгээд энэ ч ингээд тэр том хуваалтаа одоо энэ харалт 2 3 нугалцсан юм шиг амтэн тийч арай жоохон өгөхөд гайхгүй шүү дээ. Тэг ингээд тэр том юм ингээ хөөрхөн 2 хуваагаад иж байгаа. Яг хуваагаад өгч тэр нь амар хөөрхөн. Тэгээд энэ зураг авалтан дээр бол энэ хоёр жүжигчин маань яг одоо энэ зураг авалтан дээр зориулаад энэ амар том талхыг баг бүтэн идээд 2 3 ч удаа амар олон удаа зургийг авч байгаа шүү дээ яаж хаад. Тэгээ тэрэн дээр бол зураг авалтан дээр байсан энэ сандвичудаа бүгдийг эцэг гэсэн энэ хоёр. Тэгснэ нөгөө продюсерд нь тэгээд бас заваа юмнууд гэдэг байгаа шүү дээ. Өдрийнхөө ажлын хоол болгоод бүгдийг нөгөө зураг авалтан дээр эн чинь ингээл мэдээж юу гэдэг 5 удаа аваад тэр нь ингээд жижигхэн болчих юм бол дахиад энэ томоор яа шүү дээ. Тэнгүүд бүгдийг эцэг гэдэг байгаа шүү дээ энэ хоёрыг. Тэгээ заваарсан юмнууд гэдэг. Тэр бас хөөрхөн маа. Тэгээ энэ хөгжим амар хөөрхөнсэн. За энэ хоёрын ингээд юу үзэж байгаа? Turn үзэж байгаа хэсэг бол амар гоё байсан. За яаж байгаарай. Энд ч гэхдээ за энэ дээр нэг калт ярих тавчхан юм ба. За тэгээ энэ хоёрын Turn үзэж байгаа амар гоё байсан. Тэгээ энэ уур амьсгал юу надаа нөгөө юуг санагдуулсан. Цэнгэлтгэж спорт хөлбөмбөг энэ төр үзэж байгаа уур амьсгалыг амар санагдуулсан. Яг энэ тэр хоёроо ойрлалаа гэдэг ингэж байгаа хэсэг нь амар гоё байсан. Тэгээ ялангуяа одоо энэ лигүүдийн дотоодын лигүүдийн тоглолтууд дээр ч хүмүүс нөх хүүхд авиг авч явдаг. Одоо 100 мэдээж дэлхийн аварга болно. Тэрэн дээр ч тийм гоё дүрс мэдээж харагдах байх. Тэгээд нөх хүүхдүүд гэж орж мөрлөд хамт үзэж авчлаа үгүй тийм гоё байдаг штэ. Яг энэ спортын шал өөр амар л та. Гэхдээ тэрийг санагдасан. За тэгээд энэ хоёр үзэхдээ бол хамаагүй духтай болцсон байгааг бас харж байгаа. За энэ хоёрын энэ тулаан болохоор бас нэг сонирхолтой тулаан байгаа. Энэ болохоор хоёр Хамфригийн тулаан, Battle of the Humphreys гэдэг нэртэй тулаан байгаа. Яг энэ одоо гарч байгаа хоёр болохоор энэ зөгийн мөгийн юутай зурагтай энэ одоо юу нь болохоор House Beesbury гэж хаус байгаа. За энэ Beesbury гэж хаусын Humphrey Beesbury гэж найт. За Beesbury-г та санаж байгаа бол Lyman Beesbury гэдэг санагдаад байгаа House of the Dragon дээр Kristen Cole, Alicent Hightower, Otto Hightower-ын тэр яг урвдаг штэ хаан тусаасаа тий. Viserys-наас урсны дараа яг тэр урав цаг мөчөд эднэрийг гол эсэргүүцдэг хүн бол та нар тэгж болохгүй хууль ёсоо дагах хэвээр Rhaenyra-д шууд одоо захиа хүргэх хэвээр гэдэг юм хэлсэн хүн нь бол сангийн сайд Master of Coin Lyman гэж би санаад байна шүү. Beesbury ноён Lord Beesbury байдаг. Би бол Lyman Beesbury гэж санаад ахын андуурж магадгүй. Муу юм биш үү? Lyman Beesbury байдаг. Тэгэхээр тэр бол бас одоо ийм холбогдож байна гэсэн. За тэгээ нөгөөх нь болохоор Humphrey Harding гэж нөхөр байгаа. Harding гэж хавсан ийм нөхөр болол байж байна. За тэгээд энэ House Harding бол юуны нутгийн Vale-ийн нутгийн нөхөр байгаа. Дараа нь энэ House Harding-ийн нөхөр бол дахиад гарна. За тийм ийм байж байгаа. За тэгээд энэ Sir Humphrey Harding бол одоо амар юм honorable мундаг найт те. Одоо энэ юуны хувьд бол Harding House-д бол том лордууд бол биш. Гэхдээ мундаг найтуудтай юм хаус. Одоо лордууд найт байж болдог. Гэхдээ найтууд бүгд лорд болно гэсэн үг бол биш. Гэдгээр нь бас нэг анхаараарай тий. Одоо жишээ нь эхлээд найт болчоод дараа нь лорд болж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Одоо жишээ нь энэ дээр Sir Lionel Baratheon гэж байгаа. Тэгтэл лорд болоогүй байгаа тий. Дараа нь лорд Lionel Baratheon болно. Одоо Tywin Lannister бол чинь Sir Tywin Lannister байж байгаа. Titus Lannister аав нас урсны дараа Lord Tywin Lannister босон гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд бол мэдээж байж байгаа. Одоо хэн болол Brandon Lord ч болоогүй байсан байгаа.
Brandon Brandon-гийн аав хоёр нас ороход бол хин дөнгөж Knight л болцсон л байж исэн баг Ned Stark бол те Sir Ned Stark лсэн баг Sir Eddard Stark лсэн баг те. Тэгээд тэр хоёр ах аав хоёр нь одоо Mad King Aerys-т алуулаад тэгээд дараа нь одоо шууд Lord Eddard Stark болж байгаа шүү дээ те. Тэгээд тэд нар шиг баггүй. За энэ галзуу спорт үзэж байгаа юм шүү. Тэгээ энэ бол яг нэг тийм спорт үзэж байгаа атмосфер амар гоё юмсэн. Тэгээ энэ амар хөөрхөн. Ингэжсэн нэг акцентын дойлж байгаа те. Do you want some hot salt beef? Тэгээ энэ болохоор хин Peter Claffey бол Ирланд жүжигчин Ирланд хүн тэгээд яг энэ юуг нь бол энэ цувралж оруулж яг нэг Ирланд хүнд Ирланд акцентын жоохон зөөлсөн гэж байгаа. Тэгээ хин болохоор Dexter Solans бол арай жоохон англи талдаа ийм акценттэй. Тэгээ дээрэс нь яг хуу энэ дэр нөгөө нутгийн акцентууд амьдрал дээрх ямар акцентуудаар төлөөл одоо байдаг акцентуудаар за 100% төлөөлгөний цаашаа ихтэй төстэй байдгүй гэдгийг хэдүүлээ одоо танилцъя. Тэр бас сонирхолтой гэж бол бодож байна. Тэгснэ энэ ч бас одоо энэ толгоогоос эсэрдэг нээс гоё. Тэг үүцэм хол сууп бив гэдэг тэггүтний ч гэдэг толгоос яа oh my god. Тэгээ яг нэг энэ бат замраа гэж байгаа байхгүй те. Яа та энэ нэг юм нэг тэгээ чи ингээд хоолойгоо шахснаа I can't eat hard salt beef. Тэгээ тэр мөрнийг би ингээд ус үзэм мэдээ гой хүүдээ байждаг би ингээд пив ч ууч чадахгүй pint fail гэдэг тэр нөр зүгээр очив пивг ойлгочихгүй те. Би ч ууч чадахгүй мадахгүй те. Тэгээ өөдсөн чи yes because it's disgusting. Йоо энэ сайн бүр тэгээд disgusting гэдэг ааш те. Тэгвэл би чамтай гэж авч өгөхгүй гэдгсэн чи good тэг болж ийн гэдэг шүү дээ. Энэ нөхөр ээл авч өгсөн байгаа байхгүй тий. Пив авч өгсөн байгаа байхгүй сайхангаар. За тэгээ акцентүүдийг яриа. Зүгээр энэ бол ерөнхий юмнууд шиг яг бүр ингээд юу гэдэг энэ ертөнцтэй confirmedтэй энэ дээр гэхээс илүү зүгээр ерөнхий. За хойд нутгийн ерөнхийдөө Stark-ууд, Night's Watch-ийн зарим хүмүүстэй яг Night's Watch-ийн зарим нь бол төв урд мурд өөр нутгаас ирдэг л те. Гэтэ хойд нутгаас бол илүү их хүмүүс Night's Watch татдаг те. Тэгээд ер нь бол иймэрхүү хүмүүс энэ Stark Mark-ийн бол илүү Английн хойд нутаг руу за тэгээд Шотланд руу ийм Шотланд акцент Английн хойд нутгийн акценттэй бол ойрхон илүү хатуу дуудлагатай ийм одоо юутай акценттэй тэгээ хааны одоо тэр нөгөө нэг ордон мордон янз бүрийн нэг тим хиллэг мэллэг юмнаас илүү өөр илүү шудраг илүү шулуун илүү хатуу агуулгатай яриан ч гэсэн те. За Riverlands-ийн нөхдүүд болохоор илүү жоохон soft Irish тэгээд ерөнхийдөө баруун англи руу жоохон дөхмөр иймэрхүү юм түгээмэл байдаг мэдээж бүгд бол биш. Бүх жүжигчсэн мэдээж яг энэ нутгуудаас бас биш учраас дандаа тэгэж бол мэдээж чадахгүй. За тэгээ энэ дээр болохоор яг янз бүрийн Hedge Knight River Lord янз бүрийн хүмүүс бол мэдээж байж байгаа. Ерөнхийдөө арай жоохон зөөлрсөн Irish юм тон ерөнхийдөө байдаг. Гэхдээ хин бас одоо King's Landing-ийн ядуу хүмүүсийн бас тодорхой хэмжээний төлөөллийг бол энэ Ирланд акцентээр бас гаргаж байгаа гэж бол бас болохоор одоо энэ юуны Flea Bottom те Flea Bottom-ийн акцентээр бол одоо жишээ нь Davos Seaworth тоглодог жүжигчин байгаа штэ. Liam зааж байгаа. За тийм жишээ нь Davos Seaworth ч одоо юугаар алдартай штэ. Тэгээ Flea Bottom-аас гаралтайгаар алдартай. Тэгээд Davos Seaworth-ийн хувьд бол одоо бас Ирланд жүжигчин Ирланд акцент арай жоохон зөөлж байгаа ингэ явсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө Flea Bottom-ыг бол бас юм Ирланд акцент руу ойролцуулж одоо дөгзүүлж бас болно гэсэн. За Dorne-ийн хувьд бол илүү газар дундын тэнгисийн бүсийн акценттай илүү ойролцоо. Испан ерөнхийдөө Испан, Португал, за магадгүй Грек ч юм уу, Италийн зарим хэсэг те ерөнхийдөө газар дундын тэгс ялангуяа Испани, Португал, магадгүй Уршаага, Марокко ч юм уу. Ерөнхийдөө тэр бүсийн нэг юм одоо акцент ялангуяа Испани дээр суулж байгаа. За энэ дээр тэгээд Дорны том хаусууд мэдээж мартелүүд те ийм шууд сонсогдоход ийм ялгардаг. Гэхдээ амар юм өөрсдөө итгэлтэй гадагшаага характертай соёлтой те. The Vale-ийг болохоор амар юм цэвэр British одоо ийм акцент гэдэг жан. Гэтэ би тэрийг яг юугаар нь ялгаа мэдгүй. Яг ингээ бодоод үзэхээр амар англи акцент байгаа байхгүй. Лондон англи ч юм уу те. Тиймэрхүү Crown Land ч гэсэн амар Лондон акцент байгаа. Iron Island-ыг болохоор хойд Ирланд, Ирландын хойд нутаг, хойд Ирланд, тэгээ Шотланд гэсэн нэг тиймэрхүү акцентуудаараа илүү хүнд гэдэг жагаан. За тэнгүүтээ Essos руу болоод яваад ирэхээр ер нь бол British биш Британий арлуудын бус одоо Европ ТV-ийн гэх юм одоо хуурай газрын те ТV-ийн нөхдүүдийн акцентууд мэдээж болоод ирчих те өөр хүмүүс тэд нар. Учираас албаар Британи биш гэдээ яваад ирчих. За тэр бол гол ялгаа нь байж байгаа. За тэгснэ энэ хоёр ингээд энэ ч
сууж байгаа ярьдаг гэсэн бас амар хөөрхөн. Ийм газар ингээ амьдрал ах юм байна гэл. Тэр нь бас айгүй хөөрхөн байсан. Тэгээд баатарлагаар ингээ дайнд яваад лордынхоо төлөө дайнд баатарлагаар яваад эргэж ирээд газартаа болоод тариачин болно. Тэгээд магадгүй өхөр тиж яана гэд. Тэгээд тэгсэн чинь хонь тижээвэл бас хонь гэд тэгсэн чинь нөгөөтг нь fuck your lambs. Тэрнийхээ шалтгаан яасан гэхээр өмнө тандрыг бэлдэж байгаад хөл нүцгэн бахан гүйсэн. Тэрэн дээр бахан хоньны баасан дээр гүйсэн байгаа нөхөр. Бахан хоньны баасан дээр гიშгэж гүйсэн. Тэгээд fuck your lambs гэж аахгүй сагангаар. Тэгээд жүжигч нь бас тэгээд байгаа шүү мангар хөөрхөн. Би хараал хэлдэг бол дургуу ажил болохоор л хэлж байгаа гэдэг шүү мангар хөөрхөн. Тэгээ дотроо мөрөөддөг хүсэж байгаа юм а данктай бас хуваалцаж байгаа гэж бодож тодорхой хэмжээгээр тэгээ энгийн тавтай гоё амьдрах гэдэг зүйл хэдийгээр яг ханхуу хүний хувьд бол илүү доош байгаа амьдрал юм шиг боловч тэгээд донкийн амьдралтай харьцуулахад бол илүү дээшээ амьдрал юм шиг боловч яг одоо хүсэж байгаа зүйл бол ер нь энэ хоёр дундаа яг хүсэж байгаа зүйл бол тэр бах те ууг нь бол тэгээд рандом тариачны юунд тэргэнд нуугдаад ирсэн юм уу гэдгсэн чинь ярмааргүй тэрийг юусэн ярмааргүй байна. Тэг хүсэх юм бол чи ингээд хүссэн юм а хийж чаддгаа тэрэндээ ингээд яг анхаарлаа хандуулчихсан бол чаддаг гэсэн чи тийм үү тэгвэл би тэмцээн дуусгаар Squire-аар нь байж болох уу гэдгсэн чинь нэлээд бодож байгаа яг тийм ингээд бүтэн хийж одоо амжаагүй дээрээс нь одоо тийш ялагдвал би Night Band гэж одоо бараг байхгүй болно. Гэхдээ ялах юм бол ер нь л тийм ингээд яг бүтэн хийж амжаагүй байжсэн чинь Plumber захирагч хүрээд ирж байгаа тийм. За Plumber ингээд хурж ирээд хэнийг Donkey аваа яваад гэж байгаа. За Plumber захирагч юу гэж ярьж гинөө гэхээр энэ дэр тэнийг гэхдээ гоё шилжилтэй байгаа юм. Нэгэн дээр гэснээр төвөөгөө шилждэг. Тэрээс гоё шилжил. Тэгээд юу Plumber болохоор ингэж байгаа юм. Lord Ashford-ийн отгон хүү Sir Andrew-ийг ялаад мөнгө хожоо тэ тэгээд нэмээд одоо House Ashford ардуур нь одоо мөнгө хийнэ. Гүний төрсөн өдрийн энэ парти те энэ цугларалтын баахан ханхуу нөхдүүд нь бол амар зардалтай байна. Өвөл одоо дуусаад одоо өнгөрцөн ч гэсэн одоо ургац сураалт бол таар байсан. Одоо ер нь ингээд чангарнаа. Тийм болохоор юу одоо мөнгө хэрэгтэй байна гэдэг чинь. Тэгээ угаасаа л чи ялахын төлөө үдэж байгаа юм чинь угаасаа л хийжсэн юм чинь хийх гээд байна. Тэгээд ялчгаа тэгээд Sir Andrew бол унаад өгнө гэсэн үг шүү дээ тэгээ өдөөс нь. Тэгээд ялаад морь зевсэг хоёуг дуулгыг шагналт нь аваа. Тэгээд агч модны дор хоног үнжүүлж байгаа Hedge Knight-ийн хувьд бол тажгүй шагна шүү гэдгсэн чинь нөгөөтг нь хайлаас л та. Тэгээ нөгөө Alder Tree гэдэг нь агч мод тэгээд Elm Tree гэдэг нь хайлаас. Тэгээ манай хоёр чинь нөгөө нэг бамбан дээр хайлаас зурулж байгаа. Хайлаасны дор унтдаг гэж та манай хоёр чинь. Тэгээд нэг төрөө бодох уу, практик талаас нь бодох уу гэдэг зүйлийг бас гаргаж ирж байгаа юм чи данк дээр те. Энэ бол номон дээр бол байдаггүй зохиолын өрнөл. Тэгээ зүгээр цуврал дээр яг тэр данкд тэр асуултыг гаргах гэж оруулж ирсэн ийм хэсэг бол байж байгаа. За тэгээд тэнгэр өнөө маргааштай гайгүй байгаасаа гэж найдаж байна гэд Plumber бол яваад гэж байгаа. За тэгээд Turner руу орно. За энэ чи Maker байхгүй харж байгаа. Maker байхгүй Lord Ashford байж гин, Baelor Targaryen байж гин, Hand of the King мэдээж. За хэн бол нэлээд тухгүй байгаа. За энэ чи Maker байж. Өвшөө Valar Targaryen байж гин, Baelor-ын хүү. За тэгээ Aerion мэдээж байгаа. За тэгээд Humphrey байна, Ashford байна, тэ? Ashford-ийн ч байна. Baratheon-ийн энд байж гин. Ashford-ийн тэр байж гин. За энэ чи Humphrey-ийн байна. Targaryen-ийн юм луутай амар сүртэй. Эднүүгээр ер нь бол одоо бас гялцалаараа өрсөлдөж байгаа юм бас байгаад шүү дээ тий. За Valar Targaryen. За энэ дэр нэмжээр хамнууд байгаа. За Aerion Bright Flame-ийн хувьд бол одоо Maker Targaryen-ийн хоёр дахь хүү байгаа. За энэ Aerion Bright Flame-ийн дүрийн дизайн, костюм, хоёуг дуулга тий энэ одоо костюм дизайн, дүрийн дизайн бол үнэхээр супер юм а. Энэ юуных нь дуулганых нь арга ясч юм шиг эвгүй зэвүүн байгааз тэр нь одоо энэ жүжигчнийх нь өөрийнх нь царайнаас авсан юм хэлбэр юм бэлээ. Өөрийнх нь царайных нь хэлбэр юм бэлээ. Тэр бас айгу гоё. Тэгээд дээрэс нь Valar Targaryen нөө шүү дээ. Одоо энэ хиний яг яриа зогсож байгаа. Aerion-ы. Энэ болохоор Maker-ын том ах ханхүү Baelor-ын том хүү байгаа. За тэгээд энэ Valar Targaryen бол одоо дүүн Mataris гэж байгаа. Тэг ингээд Baelor ханхүү бол одоо хоёр хүүтэй. Valar болон Mataris гэсэн хоёр хүүтэй. За дээрэс нь уран бүтээлчнээс айгүй нэг сонирхолтой гоё мэдээлэл бас хуваалцсан байлээ. Valar тоглолтог жүжигч өөрөө болохоор энэ амьдрал дээр heterochromia гэж юм одоо генетикийн мутацтай юм байлээ. Өөрөөр хэлбэл хүний нүдний
яг муур зурант ч байдаг л да. Хоёр нүд хоёр өөр өнгөтэй байхыг heterochromia гэдэг. Тэгээд юм жихнээсээ heterochromиатай. Тэгээд тийм болохоор нь шууд одоо Baylor Targaryen-ы жүжигчэнд ийм бас хоёр өөр нүдтэй болгож линз зүйлгсэн юм байлээ. Тэгээд одоо энэ Ira Parker гэх showrunner нь бас хэлэхдээ хүмүүс л тэрийг нэг сүртэй анзаарахгүй. Гэхдээ бид нарт бол ингээ үг дамжиж байгаа гой мэдрэмж өгчээсэн гэд. Бас ингээ ямар гой сэтгэл гаргаж хийсэн бэ гэд. Яг энийг хуваалцж байгаа учраас л анзаарж байгаа. Хизээ нэгэн цагт хүмүүс ганц нэг хүн анзаарах байсан байж болно. Гэхдээ тэр бол эсэгүй гой байсан те. За тэгээд дээрэс нь одоо энэ дээр Arion бол одоо хүнээс сонгоно. Тэг эхлээд ингээд одоо хэнийг хинтээ төрүүлж үзэхээр сонгох гээд ингэж ярьж байгаа. Тэнгүүтээ Валар дээрээс нь чамааг бол би ичээхгүй санаа зовлтгүй молтгүй гэдэг. Валар бол одоо Arion энтер шиг тийм мундаг одоо тултаж молтдог бол биш. Ер нь Arion ч яг мундаг үг нь бол мэддэггүй. Гэхдээ ямар ч байсан Валарыг бол гайгүй юм шиг байна тий. Валар бол тийм мундаг тайчин бачин тэр бол биш гэж байгаамаа. За тэгээд одоо энэ дээр нөгөө Sir Humphrey хинтээ Sir Humphrey Harding-тэй энэ ч бол үзнэ. Цаана Harding ай нэж штт те. За Humphrey Harding бол одоо энэ тулаанд энэ turn-д бол аль хэдийн 10-аад хүнийг ялж малтсан юм одоо мундаг honorable тэгээд юм мундаг knight бол байж байгаа. Мундаг хүндтэй юм ноён болол knight бол байж байгаа. За хэний хувьд болохоор Arion Bright Flame-ийн хувьд болохоор одоо энэ ч ингээд шоу гол юм анхаарал татал Targaryen-ууд луу байх хэвээр гээл те айдас майдас явах хэвээр гээл ингээл эн чин луу үхэд удацсан хугацаа тэрний дээр удахгүй ярина. Тим хугацаа байгаа шүү дээ. Тим цаг байгаа шүү дээ. Тим болохоор тэр үед нь одоо ингээл аль болох энэ ховц сонор одоо энэ лууны биш энэ морных нь хоёуг дуулах хүртлээ юм луу муу шиг те ингэж харж байгаа. Чи бас энийг одоо House of the Dragon-ы үе дарах юм л чаавас та гэж бодохоор ийм л нөхдөд болцсон байж байгаа юм л та Targaryen-ууд те. За энэ дээр ингээд хин kill him гэдэг гэж байгаа. Энэ яагаад тэгж байгаа юм бэ гэхээр мэдээж Arion-д дургу тий Arion-ыг хэлж байгаа. Гэхдээ энийг бол донк гайхаад гэдэг ямар жоохон гайхаад харж байгаа тий. Тэгээ Arion бол шудраг бус ийм одоо спортлог бус үйлдэлийг бол энэ ч хийж байгаа штэ. Шууд одоо доошоогоо морилуун одоо юу яагаад морных нь үзүүрөө хатгаж өгөөд морийг нөхөлж байгаа. Тэгээд одоо энэ turn-ы тэмцээний мастер очоод морийг нь бол одоо зовлонгоос нь хөрхийг салгасан тий. За тэгээ ингээ унахт нь бол одоо морь Humphrey Harding дээр унаад хөлийн бяцлаа хийчихэж байгаа. Тэгээ үйл нь бол одоо хэцүү болсон гэсэн. Нэлээд хэцүү болсон гэсэн үг тий. Тэгээд одоо иргэд эсэргүүцээд өмөө үүсчмэсээ бөө юм болоо. Тэгээд одоо юуны Kingsguard-ийн мэдээж гарч иж нөгөө ханхуугаа хамгаалах хэрэгтэй учраас хамгаалж байгаа. За энэ чинь ингээд тийм Baylor бол амар дургу байгаа байхгүй. Яг тэгэхээр Baylor, Maekar, за тэгээ Maekar-ын 4 хүү мөө эднэр 3 хүү эднэр яагаад ирсэн бэ? Анханасаа яг зорилго нь юу байсан бэ гэд тэгэхээр politics тий би өмнөх дугаар дээр хэлж эднэр луу байхгүй болсон хүчээр айдсаар эсвэл одоо юу гэдгийг ингээд яг хамаатан нөгөө нэг сууж мууж гэрлэж одоо ойрхон дотн болсон хаусуудтайгаа бол мэдээж заавал politics гэхгүйгээр гайгуул байгаа. Гэхдээ одоо ийм Hashford гэдэг шиг одоо ийм дундаж том левлийн ийм хаусуудтай болвол тэгж ойрхон байхгүй болвол те энэ том баяр юмн дээр нь ямар ч байсан очиж харагдахгүй бол өөрөөр нутагт байн үзэгдэхгүй болвол болохгүй болох байхгүй юу те. Тэгээ тийм зоригтой ярьж байгаа politics-ээ бодож байгаа Baylor-ын хувьд бол Maekar гэж зүгээр л fucking ийм цирк шиг балаа юмд уулчлаа мойлчлаа тэрнээс болж байгаа гэсэн явж байгаа. Arion болохоор тийч луу та нар луу би луу намайг хардаа луу. Танаас дуунаас айжөө. Тийм хийж явж байгаа. Baylor тийч уулын том зураг бодож байгаа хөөх те. Тэр энэ ч гарч. За тэгээ энэний дараа болол одоо бooin болол хөрх юм нөгөөл Kingsguard мартууд гарч ил бooin болж байгаа. Энэ Kingsguard-уудын бас юу айгу гоё байгаамаа. Зөвхөн нөгөө нэг хоёр дуулах хувцаасаа гадна энэ нөгөө морь зөртөгөө бүтэн одоо дизайн нь гэх юм уу. Тэр нь бас айгу гоё байсан. Ер нь бол тэрийг бас онцлох хэрэгтэй гэж бол бодож байна. За дараа нь энэ хоёр ингээд ярьж байгаа бороо эхэлж байгаа. Өнөө маргааш та бороо орохгүй гасаа гэж найдаж байна гэдэг нөгөө пламер хэлсэн шүү дээ. Тэгсэн чи бороо ороод эхэлж байгаа. Тэгээ манай хүн хэлдэж шүү дээ. Надад азгүй юм тохиолдол Squire зөрөгтэй байх хэрэгтэй шүү гэдгсэн чинь хэн болвол Egon хэлэхдээ болвол наа чи ингээ азгүй юм бол байгаагүй штэ гэдэг те. Тэг бүр ингээ уйлгаад бүр ингээ тэгж байгаа. Сайн жүжигчин гэдэг нээс дахаар харж. За тэгээ байжсэн чи энэ боо юм болж байгаа хоорондоор манай он тэнцээ шоудсаар. Энэ шоунд бол гоё энержи авчирж байгаа хүн бол манай Sir Lionel байгаа. Sir Lionel-ийн хувьд бол энэ turn-ыг бас үнэндээ enjoy хийж байна гэдэг шүү дээ. За тэгээд энэ хажууд байгаа нөхөр бол Sir Manfred Dondarrion байгаа. Тэгээд
хуруу дотоо айлсын тухайд өгч. Хоёр хуруу дотоо айлс охин ирчүүдийг жаргадаг. Нэг хуруу асуухад хоёр хуруу илүү өгдөг. Тэгээ бүтэн гар авсан тухай дуулж байгаа юм дуу. Тэгээд хүүхдээ эргэн тойронд байх эсвэл дуу байгаа юм л да. Тэгээд тэгсэн чинь ээг тэрийг амар хөөрхөн ингэ тийм охин байсан болов. Нэр нь айлс гэж байсан юм болов. Амар философ болох гэж байгаа байхгүй тийм. Тэгээд тэгсэн чинь айлс гэж дуунд зүгээр ингэ дуунд одоо хүнд өгөхөд юм гоё нэр те. Дуунд дуулахад юм гоё нэр баха гэд Данк хэлсэн чинь хин болохоор ээг болохоор тийм бол дуу дуулж түүнийг тэмдэглэх хэмжээнд ирчүүдийг жаргахтаа сайн хуруудтай охин байсан гэсэн үг те. Тэгээд тийм юм бол яга нэрийн дурдчаагүй юм бол нэрийн дурдчих болохгүй байсан юм уу гэдгсэн чинь хин Данк тэндээс үгүй эндээс сурхан байдаг бол надаас ухаантай л хэлэх байх би сайн мэдгүй байна. Тэгээд тэгсэн чинь яг гол одоо сонирхолтой асуултаа энэ чи эго нь өөрөө бас өөрөөрөө хариулж байгаа. Тэгээд энэ магадгүй нэр төр хүндлийн тухай стори байх тийм ээ. Ягаад тэгэхээр азгүй ингээ амьдралдаа бас ингээ хэцүү нөхцөлтэй байгаа өх өөрийнхөө авьяас байгаа боломж бүх юм ашиглаж байгаа тухай ийм охины тухай дуу юм биш үү гэдгсэн чинь Данк зарим хүн бол илүү хүсгэл байх гэдгсэн чинь тууштай шанталгүй хүний үйлдэл илрэл биш гэж юу те хүний хүссэн асууснаас илүү хүртэл өгнө гэдэг те тэгээ бүтэн гараа гэдэг штэ гэдэг бас тэр юу мууг нь яриа. Тэгээ эн чинь нөгөө юм sophisticated хэллэг буюу ингээд ярианы хэл юу нүртэл юм өгцсөн хөхтэй байгаа байхгүй те ингээд whole arm so to speak гэж мэгээд хэдээч манай flip bottom төссөн Davos Seaworth-ийн Duncan the Tall энэ төр бол яг Dunk ирээдүйд гайгүй арай өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ эдгээр бол одоо so to speak гэж хэллэг ярихгүй байхгүй те. Энд чинь заавал илүү дутуу гэсэн үг шүү. Зүгээр өөр орчин төссөн нь харуулж байгаа байхгүй те. Тэгээ магадгүй нэр нь хамаагүй бах. Түүхэн story чухал баха гэсэн чинь тэгвэл нэр нь Hope байсан. Итгэл найдварын тухай дуу юм байна те. Тэгээ дуудсан хүнийх нь одоо хэн бүхний Hope болдог ийм дуу юм байна гэд. Тэгээ яг ингээд амар юм юу яагаад emotional айгүй юм philosophical юм яриад дөнгөж ингээд яг дууссан чинь цаанаас нь манай хин яг одоо энэ Baratheon цаанаас нь Lionel Baratheon this was a special дахиад бацаар энэ Lionel шиг өстой илэрж байгаа нөхөр алга энд үнэн сайхан нөхөр Manfred Dondarrionтэй нийлж байгаа зүгээр бужигнуулж байгаа. Тэгээ ингээд цаанаас нь нөхөр галзуураад ороод ирж байгаа. За тэгээд хиний Lionel Baratheon-ы партинаас гарч ирээд энэ хоёр аавуудынхаа талаа ярьцсан. Энэ бас хөөрхөн хин эгээс асууж аавыгаа мэдгүй гэдгсэн чинь not really яа үнэндээ бол үгүй. Ер нь бол Make-ыг сайн мэдгүй гэдгийг хэлж байгаа тийм. Аавыгаа сайн танихгүй гэдгийг хэлж. Тэдсэн чи би бол аавыгаа дүүжлүүлэхийг харснаас ялгаагүй гэд. Би болохоор энэ дэр ойлгохтой бол аавыгаа дүүжлүүлэхийг харснаас ялгаагүй гэдэг утгаар хэлж гин гэж ойлгоод байгаа. За тэгээд King's Landing-ийн ядуучуудын дүр буюу одоо flip bottom дэдэг шавар савны газарт харах муур тагтаа магтаа зарж хямдхан одоо юм бор айраг шар айраг болол авдаг байсан гэдэг жагаан Донк. Тэгээ тентхийн тоогооч аавыг маань бол хулгаач гэдэг байсан. Тэгээ наад шиг том биетэй байсан бол сайн хулгаач болж чадахгүй байсан бахаа гэд ингээд яриад өнгөрч. За тэгээ хажууд нь Lord Ashford, Stewart, Plummer хоёр бол бас хараад өнгөрч байгаа. Нөгөө Plummer ч одоо бас юу яатсан байгаа штэ. Санал тавьсан байж байгаа штэ. Энэ яг яриад өнгөрч явах хажууд нь энд байж. Lord Ashford энд байж. За тэгээ Plummer энд байна те. За тэгээ яг яриад өнгөрсөн чинь нэг юм олон хүмүүс цугалцсан газар нэг зөнч нөхөр таарч байгаа те. За тэгээ энэ зөнч нөхөр ирснэ зөгнөж хөө хэлэх үү яах вэ гэдгсэн чинь хин Донк за тэгэл та тэгсэн чинь мундаг амжилт үзүүлж Lannister-аас баян хүн болно гэдгсэн чинь аа яа ойлгомжтой тэгжэл таарна те. Угаасаа паналтай те шалгуудлаа ярьж байгаа шүү дээ. Тэгээд за do the boy now гэдэг хөөхт наа энэ вендиг хэлтэй гэдгсэн чинь ээг амар хөөрхөн зэрлээ. За хэлээ би. Хэвээ юунд зөнч хүнд юугаа хэлүүлэх гэж байна. Тэр яг ингээд хөөхөд зөнчд хэлүүлэх гэж байгаа царай нь юм хийснийхэн дараа царай нь хөөхөд бүр амар шоконд орсон. Тэр хараа чаос бүр гачин болцсон. Тэгээ юу гэж хэлсэн гэсэн чинь you shall be king and die in a hot fire and worms shall feed upon your ashes and all who know you shall rejoice in your dying. Чи хаан болно. Тэгээд халуун галанд шатаж өгнө. Тэгээд чиний өмсөр
одоо өт хорхоо хооллоо. Тэгээ чиний одоо үхэл чиний таньдаг мэддэг хүмүүс чинь бүгд баяснаа гэх амар юм хэлж. Тэгээд яг хөрхийн амтын ингээ бүр нэг гачаа зарил. Тэгээд донк тэнцээ бүр дадаж өгөх гээд те. Угаасаа шал юм ярьж байгаа шүү дээ тэнцээ. Манай нэг Lannister-аас баян болно гэ те. Тэгээд тэгсэн чи хөрхийн мөхийн донк тэнцээ гацсан бол яагаад юм бэл яагаад why would she do that гэдэг чи за яавал гэж те. Угаасаа паналтай юм ярьж байгаа шүү дээ гэсэн утгаар те. Одоо тийч данк амжилт үзүүлээд Lannister-аас баялан болоод ээг хаан болоод галж чатаад галж чатаж өгөхөд ойрдны мэддэг хүмүүс нь баясч майснаа гэдэг ч угаасаа л нэг тийм л утгагүй юм байна. За тэгээ энэний талаар төгсгөлд нь юу явна шүү. Спойлер хэсэг явна шүү. Яг ямар утгатай юу илэрхийлсэн байх боломжтой вэ гэдгийг төгсгөл хэсэгт юу явъя? Спойлер явъя. За тэгээд Raymond Fossaway-тэй таарж байгаа. За тэгээд Raymond Fossaway ээг бол угаасаа шоконд орсон. Тэгвэл нөгөө нэг puppet show л яваад гэж байгаа. Тэгээ хүүхэлдэйн шоу болоо. Тэгээд Бамбаг нь одоо Танзалийн жүжиг дуусгаар аваад ирья гэх. Тэгээ шоконд орсон болохоор жүжиг үзэх явсан. За Raymond болохоор Donkey-г бид нар өөртөө сайдраа хийдэн штэ гэдээ урьж байгаа. За сайдер гэдэг нь бол алюминий дарсыг хэлж байгаа. За Raymond Fossaway бол одоо House Fossaway-ийн одоо хүн. Тэгээ House Fossaway-ийн тэмдэг нь бол шар дээр улаан алим байдаг. Тэгээ өөрсдийнх нь одоо цайзын нэр бол Cider Hall гэдэг нэртэй. Тэгэхээр алимаараа маш их багтдаг газар хүмүүс гэсэн үг тийм. Ер нь бол яг Дажгүй House-ын нөхөрч гэсэн яг үндсэн практик дээр бол нөхөр тариачин алим хураадаг тариачин нөхөр байхгүй. Өөрөө бол ялангуяа том хаус дотроо том гар биш учраас те. Үеэл нь бол night ч те. Манай хүн ч үеэлийнхаа square идэг. За тэгээ маргааш шинтэй үзэгч ин да гэдэг Donkey гэсэн чинь мэдгүй үеэл чинь яах юм гээд Стефаныг асуусан чи. Стефан маргааш хинэн гэмтэн тэр нөхөртэй л үзье гэх. Тэр нөхрийн Стефаны миний үеэлийн эрэлхийг зөрөгтэй гэж юу ахав. Тэгээ тэгсэн чинь Donk Sir Andrew бит хоёр дажгүй ойрхон үзэх юм болов гэдэг нөгөө нэг Lord Ashford-ийн баг хуу энэ төрсөн өдөр бөө юм болж байгаа гүйний ах гэсэн үг те. Тэгээд тэрнээс ингээ асууж байгаа нь бол нөгөө Plummer-ийн тавьсан саналыг бас бодолцож үзэж байна гэсэн үг те. Хиний хувьд бол Donkey-ны хувьд бол. За тэгээ хэлсэн чинь хин Raymond нутгийн хүүтэ үзэж даасах нь те. Нутгийн хайртай хүүтэ өмсөд бас үзээд бас хүмүүс бол нэг таалдахгүй шүү. Эсрэг дүр тоглож байгаа юм уу гэсэн утгаар те. Тэгээд тэгсэн чинь Lord Ashford Aeron-ыг ялагдсан гэж үзээ нөө Humphrey Harding-тэй үзсэн шүү дээ. Тэгээд доогуур нь хатгаад морийг алдсан. Ялагдсан гэж үзээд морийг нь Sir Humphrey Harding-д бол өгсөн бэлээ. Тэрэнд Aeron уурлаад галзуурсан гэж сонссон гэд Raymond хэлж байгаа. Тэгээд тэгсэн чинь Donk болохоор миний Squire, манай Squire Aeron морийг нь яг алах гэж зорьсон гэж бодоодсэн гэдэг ч юм. Тэгээд одоо тэрийг алах гэж зорьсон гэж бодоодсэн шүү дээ. Өөрөө болохоор дотроо нэг балан юм ярьж идэв гэж байгаа юм шиг нэг тийм итгэхгүйгээр те. Тэгээд яг гол нь найт хүн тийм хүндлэл нэр төргөө байна гэдэгт Donk итгэхгүй байна. Маш одоо ийм би энэ текст ороо болохоор миний нүүр ба талдаа яваад шүү. Камера жоохон доошлол. Одоо итгэхгүй тэгээд дээрэс нь одоо гинэн бай. Тийм айгу гинэн. Тэгээд тэр дундаа бүр зүгээр ч нэг найт биш бүр ханхуу шүү гэдэг тэгж байгаа шүү дээ. Гол нь мань хүний одоо яаж байгаа чинь эргэлзээд байгаа юм. Гол нь тэр чинь бас чухал байгаа шүү дээ. За дайраагааг. Тэр дундаа ханхууштай бүр. За тэгээд нөгөө Donkey нөгөө Night гэдэг ямар нэр төртэй чухал зүйл вэ гэдэг ойлголт хүндлэл бас юм гинэн байгааг нь харж. За энэний дараа энэ эпизод дээр бол одоо бас гарсан айгу одоо сонирхолтой ийм одоо хэсэг орж ирж байгаа. За энэ хэсэг. За энэ дээр яг бүр нэг бүтэн рант явдаг те. Итгэхэд одоо ингээд ийм Night хүн тэгэж яхад л итгэхэд хэцүү байна. Яг гол нь Night хүн юм ингээд тэр дунд хан хүн инкэрч би итгэхэд бас хэцүү юм да гэд. Тэгсэн чинь үгүй яагаад итгээд хэцүү байгаа юм Raymond Fossaway те. Тэгээ бүтэн рант явж байгаа те. Би нэг монголоор орчуулсан байгаа. Би энийг яг уншия заяа. Duncan тэд бол цусаарцсан харийнхаа цусаар шид хийдэг дарангуулагчд. Нутаг дэвсгэрийг минь шатааж ард иргэдийг минь боолчиж түүх ёс заншлыг маань өчүүхэн хүндлэлгүйгээр биднийг өөрсдийн дайнд чирж оруулсан нөхдүүд. Толгой дээр минь суусан цайвар үстэй бацаанууд нь бүр нэг бүрээсээ илүү солиотой байсан. Яагаад юм гэдгийг бурхан л мэдэх баг. Энэ нутагт Таргариенууд хөргөж болох ганц тус хөл төлчихгүй л байх.
Тийм болохоор морийг нь алах гэж угаасаа зорьсон гэж бодож байна. Нэг иймэрхүү утгатай одоо юу болол ярьж байгаа. Уураа. Тэнгүүтээ дараас нь жоохон хэтрүүлчлээ. Нөгөө Таргаранууд ганц сургаж болох юм нь үржихгүй байх гэдгийг бол би Стефнаас авсан. Уйлээсээ бас өгүүлсэн юмнаас авцсан байгаа маа тий. Тэгээ ингээд энэ хоёр инээлдэж минэлдээд Эрионыг жоохон дойлж мойлоод яриа сууж. За нөгөө талд хин Танслын юун дээр очсон шоун дээр очсон байж байгаа. За энэ шоу юу болж байгаа юм бэ? Жүжиг юу болж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ. Товчхон танилцуулъя. За энд бол одоо дидсэн дээр гарч байгаа хэсэг бол Tansel энэ Servant of the Mirror Shield гэдэг одоо ийм домогт баатрын дүрийг үзэж тоглуулж байгаа. Age of Heroes гэж баатруудын үе гэж бол байсан. За энэ нь бол одоо Aegon Targaryen Westeros-ыг эзлэх данийг эхлүүлснээс хойш одоо AC гэж тоолж байгаа шүү дээ, тий. Одоо чинь бид нар үзэж байгаа үйл явдал 209 онд болж байгаа, тий. Тэрнээс өмнөхийг BC буюу Before Conquest гэж ярьдаг. За тэгээд энэ Servant of the Mirror Shield гэж хүн одоо энэ баатруудын 90 үед амьдарч исэн гэж цагийг бол одоо Aegon-ы данийг эхлүүлснээс одоо BC цаг үед 10,000-аас 6,000 жилийн хооронд одоо босон 6-аас 10,000 жилийн өмнө болол одоо байсан хүн гэж болол үздэг. Тэгээд энэ Age of Heroes гэж үе болол өөрөө бас айгуу чухал үе болол байдаг. Тинчээ одоо Lannister House-ын, Gardner House-ын, Stark-ийн House-ын одоо юм том одоо домогт хүмүүс болол энэ алдарт хаусуудыг үүсгэн байгуулж исэн гэдэг юм болоо юу бол байдаг. Домог болол байдаг. За тэгээд энэ энгийн ард иргэдийн хайртай юм Knight бол байсан. Тэгээд энэ одоо Reach нутгийн хаадууд бол House Gardner-ийн бол юм мундаг Knight байсан гэж бол домог байдаг дуунд. За тэгээд энэ домог дээр болохоор юу гэж дуулдаг вэ гэхээр энэ Servant бол одоо Princess Derisa гэж гүнжид бол зүтгэжсэн. За тэгэнгүүтээ юм авраг Giant-аас хамгаалж амийн аварж исэн гэдэг жагаан. Тэгсэн Urax гэдэг нэртэй тэр үед амьдардаг байсан лууг бол одоо хөнөөж одоо юм баатарлаг үйл бол үзүүлж исэн гэж домогт бол гардаг. Тэгээд тэр Urax лууг яаж алсан бэ гэхээр одоо бамбаага бүр одоо тол болцсон гөлчидлээд л одоо зэвэрлээд луун дээр очиод ингээд өөрийгөө бамбааг харахад бол тэр луун зөвхөн өөрийнхөө одоо дүрсийг харсан тэр хоорондор нь өдрүүн сэлмээ зоож бол алсан гэж юм хөнөөсөн гэж юм домог бол байдаг. Тэгээд тэрийг бол одоо жинкүүг нь бол хүмүүс бол мэдгүй. Зарим нь бол одоо Kingsguard-д байсан гэж үсвэртли домог болгоо ярьсан. Гэхдээ тэр бол боломжгүй. Ягаад тэгэхээр Kingsguard-ыг Aegon Targaryen бол одоо 6 хаад усыг эдлснийхаа дараа буюу 10 дахь жилдээ яг данийг эхлүүлээд 10 дахь жилдээ одоо 10 дахь AC жилд онд бол одоо Kingsguard-ыг анх үүсгэсэн байдаг. Тэгэхээр одоо яг бидний үдэж байгаа цаг үед бол Kingsguard гэж одоо үүсээд 200 дахь жилээ үзэж байгаа. Ийм цаг үе бол байж байгаа. За тэр First Men гэж одоо юм хүмүүсийн нэг бол байсан гэж. The Servant of the Mirror Shield гэж хүн бол The First Men гэдэг нь юу юм бэхээр Westeros Tv'д ирсэн анхны хүмүүс баг. Westeros Tv'д юунаас ирсэн? Stepstones гэдэг одоо тэр нөгөө нэг House of the Dragon дээр хин Corlys Velaryon, Daemon Targaryen хоёр нэг Stepstones гэдэг нэг crab feeder meter гээл нэг нөхдүүтэй байлдаалан гээл Corlys чинь тэр олон жилийн дараа байлдаан хийж явж байгаа хүнд гимтчимтэл Rhaenys өмнөөс нь очиод залгамж халаамалаа гээл тэгэл нөгөө Waymond чинь миний ах одоо яасан бахад залгамж халаан би байх хэвээр гээл Daemon толгоомолгоог нэг нэг буу юм болж байгаа шүү дээ. Тэр нутагч чинь бол одоо хуучин цагт бол одоо юу эс юм Essos Westeros хоёрыг юм нийлүүлсэн юм хуурай газрын гүүр бол байсан байх. Тэгээд тэр үед бол одоо энэ First Man юу энэ тэр ирээд First Man ирээд Children of the Forest гэж нөхдүүд бол байсан. Та хэд бол мэдэн шүү дээ Game of Thrones дээр гардаг харуул мэдж байгаа бах. Хараад мэдж байгаа бах. Тэнгүүт тэд нартай одоо байлдаад тэгээ ингээ бөөн байж байгаад хүмүүс нэмж авчихын одоо тэр тэднийг эрхийн болиулахын тулд одоо ил бишэд ашиглаж дэлбэлж тэр хэсгийг бол ингэж ботолж хайсан гэдэг юм домог бол байдаг. За тэгээд айгүй олон мянган жил бөөн босны дараагаар бол одоо энэ First Man анхны хүмүүс Children of the Forest айн хүүхдүүдтэй эвийн гэрээ байгуулж 4-5 мянган жил бол одоо эвтэй амьдэрсэн гэж тэгж байгаа. Тэгээд сүүлдээ бүр одоо First Man бол тэр хүүхдүүдийн айн хүүхдүүд гэж нэрлэдэг байгаа одоо юм амьтдын хүмүүсийн гэх юм уу да тэдний одоо бурхан шүтдэг бурхан хуучин бурхад гэж ярьдаг те тэр бурхтыг одоо өртөл шүтдэг болсон те ийм очиж анцантай байдаг. За тэгээ тэр үед нөгөө White Walker дайрж мараа тэрнтэй нөгөө First Man чинь хинтэйгээ Children of the Forest-тайгаа хамт байлдаж байгаа. Дараа нөгөө хан масыг Branda Builder гэдэг нөгөө House Stark-ыг нээсэн Winterfell-ийг одоо анх барьсан гэж домогт гардаг. Тэр хүмүүс чинь нөгөө хан маныг босгоод ингээд. За энэ цаг үеийг бол одоо First Man-ийн цаг үе гэж. За дараа нь Andal гэдэг нөхдүүд ирсэн. Andal бол одоо ийм усан онгоцтой нөхдүүд хамаагүй технологийн хөгжилтэй нөхдүүд ирсэн. Тэгээ Андалууд First Man-уудтай нэлээд байлдаа. Гэхдээ Андалууд илүү ялсан. Тэгээд тэр үедээ Андалууд нөгөө одоо энэ
Westeros тип биш үү? Westeros-ын гол хэсэг те. Тэрнээс урагшаага энэ одоо хэсгийн одоо энэ Weirwood Tree гэж одоо гол мод байдаг те. Энэ Children of the Forest оюун хүүхдүүдийн одоо ил бишэд шашин шүтлэгийнхэн гол хэсэг болсон. Тэр модон тэгэл баг ихэнхийг тайрсан. Ихэнхийг нь бүгдийг нь бол биш. First Man ч гэсэн тэрийг хийсэн шүү. Ер нь бол First Man баг илүү их тэрийг хийсэн баха тайрах нь. Тийг санаад юм би. Одоо яг ботсон ч. Гэтэ ер нь бол андалууд бас нэлээ юм хийсэн. Гэтэ андалууд дээрээс нь гол юм нь юу гэхээр 7 pointed star гэдэг одоо шашин байдаг шүү дээ те. Тэрийг авчирсан. Ер нь бол хүмүүс. Тэгээд Roynar гэж байдаг. Одоо 3 үндэстэн байдаг те. Үндэстэн. Тэгээд Roynar нь бол бүр дараа нь ирсэн Nymeria гэж гүнжтэй хамт ирсэн хүмүүс бол Roynar гэж хүмүүс байдаг. Одоо Dorne орчмын нутагт болоо одоо гадарсан байдаг. Тэгээд одоо хааны цолыг одоо Westeros-ын хааны цолыг бол Lord of the Seven Kingdoms гэдэг шүү дээ. Lord of the Seven Kingdoms, King of the Andals, the Roynar and the First Men гэж нэр одоо цоллдог шүү дээ. Тэрний гол учир жандсан бол тэнд байгаа. За энэ талаар бас яванда дэлгэрэнгүй гоё ярина. За тэгээд энэ шоуг бол Aerion үзэж байгаа. За энд одоо Aerion харагдаж байна. За Aerion үзэж байгаа. За Tansel одоо юуны Servant-ийн дүр тоглож байгаа луу одоо хөнөөчөөд эргээ харсан чинь бүгд чимээгүй Aerion ирсэн ингээд хараад байж байгаа. За тэгээ Maker одоо нөгөө хоёр талд ярьж байгаа шүү дээ. Raymond Dunker. Maker-ийн өглөө яваад өгсөн. Тэгээд өөрийнхөө тэр Miss Begats гэж хэлж байгаа тий. Тэднэрийг олохгоо явсан. За Miss Begats гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр цус нь холигдсон нүглийн хүүхдүүд гэсэн утга. Цус нь холигдсон нүглийн ёс бус тий гэсэн утгатай хэллэг. Тийм одоо цус нь холигдсон нөхдүүдээ олохоор ингээд юм явсан гэдэг чинь. Яг Maker-ийн хүүхдүүд бол яг шууд утгаараа цус нь холигдсон байл биш. Гэхдээ Targaryen-ууд цус холигддог учраас тэр утгаар хэлж байгаа. Maker-ийн эхнэр бол Diana Dane гэж одоо Dorne нутгийн Starfall цайзын одоо House Dane юм эмэгтэй болол байсан. Dorne гаралтай эмэгтэй байсан. Тэгээд яг энэ цувралын үйл явдлаас нэг олон жилийн өмнө биш бол одоо насварсан байгаа. Ягаад тэгэхээр Aegon-ыг төрүүлснээс одоо Egg төрснээс бол 2-3 жилийн дараа ч юм уу бас насан байгаа. Ер нь л Egg ээж-игээ мэдгүй гэсэн үг тий. За тэгээд за Daeron Aegon хоёрыг хаагаа явж байгаа гэж тий. Summer Hall-аас одоо Maker тий. Summer Hall-аас хэд хоногийн өмнө бүгд гарсан. Тэгтээ тэр хоёр нь одоо Daeron Aegon хоёр нь хоёр том бага хоёр нь Ashford-д ирээгүй. Тэр хоёр өгсөн байж магадгүй гэж хүмүүс ярьж байгаа гэдэг. За Summer Hall-аас гарсан гэдгийг бас нэг одоо хэдүүлээ тайлбар явъя. За Summer Hall-ын хувьд бас нэг сонирхолтой юм нь юу вэ гэхээр Dorne руу юм явдаг юм нутаг байдаг. Dornish Marches гэж нутаг болол байдаг. Та харж байгаа. За Dornish Marches гэдэг нутагт болол байдаг юм зуны цайз. Ер нь бол энэ Targaryen нөхдүүдийн амардаг юм одоо зуны цайз нь хамгаалт зүртэй юм байхгүй. Ер нь бол манахаар энгийн ард түмний хэлгээр л манай зуны цуслан гэсэн үг. Цуслангийн байшин. Тэрний хаадын хувилбар гэсэн үг. За тэгээд анх бол ийм зуны цайзаар хэрэгэлдэг байсан хамаагүй хамгаалт багтай байсан Red Keep цайзаас мэдээж. Гэхдээ сүүлд одоо яг энэ үйл явдлын дундуур арай жоохон өөрчлөлт орсон байгаа нь юу юм бэ гэхээр Daeron хаан болол одоо хамгийн баг хүүдээ Maker-т энэ цайзыг өгсөн. Яг одоо гэрээ болгоо тий энэ чинь амьдраа гэж юм болгоо өгсөн. Тэгээд Blackfire-ийн бослого дууссаны дараагаар бол одоо Maker тэр цайзыг яг өөрийнхөө гэр болгож яг тийшээ бүтэн нүүж эхнэр хүүхдүүдтэйгээ болол одоо нүүрсэн. Тэгээд яагаад дөрөв дэх хүүдээ тэр цайзыг одоо өгсөн бэ гэхээр мэдээж том хүү Baelor бол одоо юунд Dragonstone-ийн ханхуу гэж бол нэрлэгддэг. Одоо Targaryen-ийн залгамж халаа хүүхдүүд бол Dragonstone-ыг ер нь залгамж аваад тэгээд аав нь одоо хаан нь өнгөрсний дараа Dragonstone-оос King's Landing руу нүүдэг. Ер нь ийм боломжтой шүү дээ. Тийм учраас Baelor бол угаасаа Dragonstone-д амьдардаг гэсэн үг одоо. Гэхдээ бас үгүйтэй яг Dragonstone гэрнэ гэсэн үг өөрийнх нь цайз гэсэн үг. Гэхдээ одоо бол King's Landing-д амьдардаг. Ягаад тэгэхээр одоо Hand of the King ба учраас. Тэгээд дараагийн хоёр хүн яасан юм бэ гэхээр Aerys Rhaegal хоёр бол хоёулаа юм дайчин хүмүүс бол биш. Тэгээд дайчин байлдаанчин тэрэг мэрэг бол биш. Нэг нь юм номын нөхөр ном боловсрал хөөсөн нөхөр нөгөөх нь бол хөөх юм их зөөлөн характертай сайхан сэтгэлтэй ч гэсэн зөрүүлээ сэтгэл зүйн жоохон докторгүй те шалтан нүцгэн хөөх юм гүүж мүгээд байдаг ийм нөхөр тэгээд тэр хоёр л King's Landing-д амьдардаг. За ийм учраас Maker-д бол одоо энэ Summer Hall гэж цайз өгсөн байгаа. За гэхдээ Summer Hall бол өөр бас ийм story юм бол бас байгаа. За тэгээд Daeron-ыг болохоор хинт гэж байгаа. Raymond болохоор Daemon ч тэгээд зүгээр согтуурчлаа яваа үздээ. Maker ууртаа нөхөр яваад байсан аргагүй үз гэдэг гэж байгаа. Тэгсэн чинь Dunk-ийн чи хүүхдүүдээ санаа зовсон бэлгүү дээ гэдэг чинь. Би тэрийг яг бодохдоо яг Dunk нөгөө Raymond тэгээд чи хүүхдүүдээ санаа зовсон бэлгүү дээ гэдэгт нь би дотроо бодж лээс. Dunk минь одоо хүртэл чи хүн уншиж сураач Dunk минь гэж хэлмээр санагдсан. Тэгээд тэгсэн чинь
Рэймон яагаад гэдгийг бурхан л мэдэх байх гэнэ хүүхдүүдээ яагаад таах юм. Одоо 7 know why гэж байгаа. Тэгээ бурхад л мэдэх байх. Тэгээ 7 pointed star гэж одоо бурхны шашин болвол одоо энэ андаалуудын авчирсан шашин. За тэгээд дээрөн болвол одоо архичаа. Эрион бол бардам хэрцгий харгас. Одоо нөгөө яагаад хүүхдүүддээ санаа зовх юм гэдэг утгаараа гэдгээ тайлбарч байгаа Рэймон те. Дээр нь бол аригчин Эрион бардам хэрцгий харгас нөхөр гуравдах нь шаал хэрэг байхгүй тэгээ ямар санда тэнцээ мейстер болгох гээд явуулна гэж ярьж байгаа гэж байгаа. Тэгснэ хамгийн жоохон нь яг ярьжсэн чинь хамгийн жоохон нь Sir Duncan you have to come гэдэг ингээ хүрээд ирэхгүй бол болохгүй нэгэд орилоод хүрээд ирч. За тэгээд юунуудыг хайлт ярахад бол одоо за энд нэг гой шот. За энэ дээр төр орчих байдлаа ярина. Тэгээд 3 дахь нь гээд ярьж байгаа одоо Дээрон аригчин. За тэгээд бардам хэрцгий харгас Эрион. За 3 дахь хүн зөвхөн хүүдийг ярьж байгаа шүү. Гэтэ эн чинь бас хиний эгийн дээр ихч байгаа. Тэгээд эн чинь эг чинь доороос охин дүүтэй. Ер нь бол сайн ярих юм болов ууг нь болов. Эрион, Эймон, Дайла, Эгон, Рэй гэсэн 6 хүүхэдтэй. Мейкер болон Даяна Дэний хувьд бол тэгээд хин 3 дахь хүн болохоор ингээ бүр бүтггүй нөхөр тэгээ ямар сандаа юу цитадел руу ойлгож мейстер болгоно гэж. За энэ бол бидний сайн мэдих бидний хайртай мейстер Эймон байгаа шүү. Зарим нь анзаараагүй байх. Ихэнх нь мэдсэн байх. Гэхдээ анзаараагүй хүмүүс ч магадгүй. Мейстер Эймон бол одоо бидний харж байгаа энэ Данкинээс солирч чинь Эгийн ах нь юм аа. Тэгээд та Game of Thrones үзэх юм бол ялангуяа эхний 2 3 сизон дээр бол одоо хин мейстер Эймон айгүй хөөрхөн хэсгүүд зөндөө байдаг шүү дээ. Эгийг дурддаг тий. Тэг хөөрхөн бүр нас орхосоо өмнө бол Эгийг ингээд харж ийн гэж бодоод хөөрхөн зүудлээд байдаг шүү дээ. Тэгээ ингээд эг би өөрийгөө настаа болцсон байна гэж зүудлээ мөдлөөгээ эгтэй ярьж ийн гэж бодоод ингээд яриад байдаг шүү дээ. Ийм зөөлөн характертай номын боловсрал чиглэсэн илүү толгойтой ийм мундаг бол хүн байсан байгаа. Мейстер Эймний хувьд бол зя. За тэгээд Данкан ирээрээ мэрээрээ гэж дуудаад явлаа. За тэгсэн чи Эрион болон Эрионы нөхдөө цэргүүдтэн чи явчихчаад нөгөө нэг хөөрхий puppet show чинь устгаад бодоо олгоод инээтрээ гэж. За тэгж яхад энд ч амар гой шот явж байгаа. За энэ шот. За болвол явуулах гээд үзье да. Уулан болдог байл явуулвал их гоё шот юм байна. За энэчнээс эхэлж байна. За ингэж дагаж явснаа. Ингэж шууд ойртоод. За энэчээ тэгээд хин Эрион Танзелийн юу ячиж байгаа. Хуруу хугалтж байгаа тий. За тэгээ эн чи одоо зураг зурдаг юм зурдаг. За тэгээд одоо юм уралдаг, тайзны жүжиг мүжиг хийдэг ийм хүнд бол энэ ч одоо бүр зевсгийн өөрийнх нь зевсэг гэхээр буруу болчиход байна одоо хэрэгсэл те түүл гол чухал юмыг нь одоо чинь авж байгаатай ялгаагүй юм харгас үйлдэл байгаа байхгүй юу? Хиний хувьд бол те Эрионы хувьд бол. За тэгэл яг энийг харангуутаа хэн болвол зүгээр шууд Данк нэг тийм дотор нэг басж байгаа байхгүй юу те. Тэгээ шууд явж чингуудаа хоёр гус чаяал шуудаа төмөс шиг авч саваал. Тэгээд хутга баваа босоод ирэхэд өөдөөс нь маа гусаж өшгөлж өгөөл яаж харин нэг шүдэн суларсан. Тэгэж өгөөл тэгээд Данк юуны Таргарины цэргүүдийн 3 нь нийлжээж арай гэж Данкныг барьж байгаа байхгүй тий. Тэгээ Эрион тэгсэн чи балер хөгийн босчгоотэй яагаад энэ яхны төлөө амиа өгч байгаа юм тий. Тэр чинь наа чи урвагч штэ. Луу хизээч ялагдаж болохгүй гээл тий. Тэгээд луу болвол хамгийн сүүлийн луу өгөхэд 56 жил болж байгаа. Яг энэ цаг үед бол хамгийн сүүлийн луу өгөхэд 56 жил болж байгаа. Энэ бол 209 он болж байгаа үйл явдал. Хамгийн сүүлийн луу 153 онд өгсөн. House of the Dragon-ийн анх үйл явдал бол 212 онд эхлээд биш 112 онд эхлээд 129 онд гол нөгөө Dance of the Dragons болж байгаа. Тэгэхээр тэр Dance of the Dragons гэдэг том зүйл иргэнийдээ одоо тэр Targaryen-уудын хоорондын залгамж халааны дайн тэр асуудал луунуудыг дуусгахад хүргэсэн байгаа хгүй ер нь бол тэр дууснаас ерөөсө 25 хүрэхгүй жилийн дотор сүүлийн луу өгсөн гэж байгаа. Тэгэхээр ер нь луунуудыг өгөх бол тэндээс ихэлсэн. За Blackfire-уудын бослого бол бас тэрнтэй холбоотой тодорхой хэмжээгээр те Blackfire-ийн бослого 196 онд болсон. Одоо энэс 13 жилийн өмнө болсон залууд үхээд ингээд 50 ийм цаг үе бол байж байгаамаа. За тэгээд яг сүүлд нь би чи миний нэг шүдийг авсав. Би чиний өстө бүх шүдийг чи эхлээд ямарч исэн аавна гэд. Тэгээ хэлэх юм байхгүй юу? Окей, эхлээд игдэн штэ. Тэгээ тэгсэн чинь Данк нэг шүтээ хэлэх юм байхгүй. Юу хэлэв дэ. Тэгэнгүүтээ тэн чинь ингээд албаар шүдийг ингэж байгаа бүр бүх шүдийг нугалах гэж байгаа тийм. Яг ингээд бүх шүдэж уулна гэдгсэн чинь эг орж ирэнгүүтээ
Байл наатаа байл зөксөө гэдгсэн чинь Данк амар хөөрхөн тэнцээ хийх юм байхгүй гэхт нь угаасаа хийх юм байхгүй гэж ханхуу зодцсноо мэдж байгаа шүү дээ амгүй ерөөсөө ингээл амьдрал нь дуусан гэдэг ойлголт мэдээж байгалах хичнээн тэмцэж байгаа ч гэсэн тэгээд тэгж яах Данк мангар хөөрхөн чимээгүй ийдсэн юм биш одоо энэ дээр ингээд яг юм хэлсэн чинь ороод ирсэн чи you stupid boy чинийг юу чи юу яа ана амаатат үгүй бол чамааг өвдгөө шүү чамааг яач шүү гэл амар хөөрхөн тэр хэсэг амар хөөрхөн байсан тэгээд одоо ингээд хөөрхөн хамгаалж байгаа байхгүй юу те за тэгээд гисэн чинь их юм бол шууд намайг яах ч угаасаа тэхгүй бол би аавдаа хэлнэ гээл те мейкар. Тэгээ wait york гэх нөгөө хоёрын нэрээр нь дудаал шууд миний хэлснээр хийгээд гисэн чинь Данк гахаал. Тэгээ Эрион үсээ яатсан гэдсэн чинь чам шиг тань шиг харагдахгүйгээ үсээ хусцсан. Гэтэ энэ дээр бол яг ээг өөрөө хуссан гэж гарч байгаа шүү. Ер нь бол Эрион эгийг авч явахдаа танигдуулахгүйгээд хусцсан гэж бол гардаг санагдаад байна номон дээр. Гэтэ тийм. За тэгээд амар юм сүрхий serious биш юм шиг юм амар хөгжим сүлд амар оператик хөгжим орж амар комеди юм шиг бүгдэн дээр нь амар шотууд явж байгаа л ингээл дуусч байгаа. Айгүй сонирхолтой шийдэх юм уу? Яг тоглоомтой хөгжөөнтэй биш мөртлөө амар хүчтэй serious хүлээж авч байгаагаар бас биш гэхдээ амар оператик хөгжим орж ирж байгаа нь бас тэрийг serious тэр одоо нөхцөл байдлын ямар том нөхцөлөд үүсчээд байгаа гэдгийг бас тодорхой хэмжээгээр харуулж байгаа мөртлөө ялангуяа эхлэл хэсэг нь бол тийм unserious хэсэгтэй гарч байгаа. Тэгээ энэ дээр бас төгсгөл дээр нь бол энэ Данкийн харж байгаа одоо Данкийн ээг рүү харж байгаа энэ хэсэг бол бас нэг чухал юм. Данкийн хувьд нэг юм хуурагдсан мэдрэмж бас байгаа. Тэр бас айгүй чухал те. Яг одоо юу гэдэг Эгон яг худлаа яриаггүй юм шиг боловч үннийг нуусан гэдэг нэг юм мэдээж байгаа шүү дээ тий. Тэгээ нэг юм Данкийн хувьд нэг юм байгаа. Тэгээ дээрэс нь эндээс зүгээр яг цаашаага миний яг зүгээр энэ мөчийг хүртэлх 3 эпизод үзсэн сэтгэлээ өргөжлүүлэхэд зүгээр айгүй айд санаа зовж байгаа юм юу вэ гэхээр энэ хоёрын амар хөөрхөн chemistry харилцаа нэг тийм хөөрхөн юм байгаа шүү дээ. Тэр байх уу үгүй юу л гэдэг айгүй хэцүү болж байгаа. За Данк нэг хоёрын адал явдал мэдээж үргэлжлээд ингээл ном байгааг мэдээж мэдж байгаа 3 ном гээл те зөндөө ярьсан. Мэдээж цаашаа үргэлжлэх юм байгаа нь тодорхой. Гэтэ энэ ингэж амар хөөрхөн явдсан юм. Энийний дараа яаж үргэлжлэх вэ? Хичнээн гой үргэлжлээд ингэ явсан ч гэсэн яалтчгүй энэний өмнөх энэний дараа гэдэг бол хоёр өөр тусдаа байх юм байна гэдэг юм ойлголт бол мэдээж байж байгаа. Тэгээ энэ нь бас одоо Baylor энд яаж хандах вэ? Мекар яах вэ? Нөгөө Эрион нь хаач яваа те Эрион юу болох вэ яах вэ Данкийн хөөрхийн амтныг яах вэ одоо энэ ч одоо хичнээн Эгон тэгж хэлээ болиул гэсэн чи Эгон ч жоохон хүүхэдчтэй те Тэнгүүт алга болоо явцсан нь үл байж гин. За тэгээд чи ханхуу зодцсон хүн байж гин. Тэгэхээр одоо яах вэ? Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Одоо юу гэдэг Мекар Baylor явж ирээд за наатнагаа толгойг ав гэдэг ч юм уу тийм эсвэл Night Watch руу явуул гээл одоо ханхуу зодцсон хүн шүү дээ энэ ч одоо тий. Тэгцэн байхад бол тэгэл яаж чадахгүй Данкан тэгэл явна шүү дээ ер нь бол. Тэгэхээр энэ дээр юу болж дуусах вэ? Яг нөгөө хэдийн реакшнууд юу болох вэ? Тансэл яах вэ гэ тий. Энэ бол бүгдээс айгу сонирхолтой болол байж гин. Тэгээ эпизод амар гоё явж гин. Дараагийн бол одоо 5 дахь гарантай хэдүүлээ хагасанд 530 минутаас Central Park Lounge дээр цуглаад үзэн шүү. Талбайн зүүнтлийн галереягийн зүүн хойд одоо зогсоолын зүүн хойд болонд бол байж байгаа. Тэгээ ямар нэг такс төлбөр байхгүй зүгээр таад маань гоё худалдаа авалтаа хийгээл үйлчлүүлэл хэдүүлээ үзэхэд болоо. Өөр ямар ч юу байхгүй. Тэгээ одоо энэ гоё хүүдигээ энэ гоё хүүдий түрүүн артыг харсан шүү дээ тий. Гоё хүүдий. Тэгээ дээрээс нь энэ гоё подолк бол одоо тийч бас захиалга авна. Захиалга та эдит хийж өгнө. Юу авахыг хүсэж байгаа юм байвал хүсээр айсмаараар нь тааруулаад хийгээд өгнө. За бас дээрээс нь шагналаар өгнө. За тэгээ шагналаар өгж байгаа хүмүүстээ бол дараагийн үзэр дээр нь шагналыг нь аваад ирнэ. Сайзыг бас одоо тааруулаад захиалгыг авна гэсэн үг байхгүй шагналаар авсан хүмүүсээ тий. Ийм байгаа. Сүүлийн 2 анги бол нэгд өдрүүдтэй гарах нь хിവэрэ байгаа шүү. За тэгээд сүүлийн 2 анги бол 2 сарын 16 болон 23-нд хоёулаа 7 цагт одоо Central Park дээр цуглаа. Тэгээ 8 цагаас үзэр нь явах нь шүү. Тэгэхээр тэр бол хിവэрэ байгаа. За тэгээ хэдүүлээ spoiler section дээр. Spoiler section шүү. За тэгэхээр энэ дээр анхааралтай байгаарай гэж хүсмээр байна. Энэ бол нэлээд бүтэн ийм спойлер секшн байгаа. Гэхдээ бүтэн гэдэг бүр амар бүх юм дэлгэрүүлж ярихгүй. Гэхдээ нэлээд том юмнуудын спойлер байгаа. Тэгэхээр үнэхээр зөвхөн цувралынхаа контекстээр үзмээр бол яг эндээс хойш доошо таймстамп харж байгаа мэдээ гэдэг хэсэг рүү алгасаад дуусгаарай гэж хүсгээр байна. Ягаад гэвэл энэ хэсэгт спойлер байгаа шүү. За Fortune Teller зүнч. За зүнч бол юу гэж ярьсан бэ гэдгийг жаа тий. За тэр бол сонирхолтой. Эгийг одоо хаан болно. Тэгээ ингээ гал мал чатаж өгнө гэдэг юм хийсэн тий. Гэтэ хамгийн сонирхолтой нэг юм нь юу гэхээр эг нууцаар таргарна. За тэгээд зүйл бид нар мэдчихэж байгаа. Хаан болно гэдэг баг боломжгүй зүйл. Одоо дээр нь 2 дугаар дээр нь хаан байгаа. За үүний дараа заламж халаанд Baylor баг. За Baylor-ын 2 хүү Valar болон Mataris 2. За тэрний дараа Aerys байгаа.
За тэрний дараа Rhaegal байгаа. Rhaegal бас 2 3 хүүхэдтэй. Aerys 2 3 хүүхэдтэй байдаг үгийг сайн санахгүй марчаад энэ хүүхэдтэй байх хэвээр. Тэгээ Maekar байж. За одоо хиний аав те. Зааж байгаа хин чин Aerys ч хүүхэдтэй байдаггүй л хүүхэдгүй байхаа. Тийм тэгээд Maekar. За Maekar 4 хүүхэдтэй. За Maekar-ын одоо нөгөө залуун чалаа гэх юм бол 4 хүүгийн яригдэн те. Тэгэхээр Daeron байна. Aerion байна. За тэгээ Aemon байна. За тэгээд Aegon. Тэгэхээр 4-р хүүгийн 4-р хүү аахгүй юу? Maekar ч хааны 4-р хүү. Тэгээ өөрөө 4-р хүн. Тэгэхээр Aegon хаан болох нөхцөл бол одоо байхгүй гэсэн. Үндсэндээ бараг байхгүйгээс ялгаагүй тий. Тэгэхээр тэр бол бас айгүй тийм сонирхолтой тэр зүнчийн одоо ярьж байгаа юм болоо сонирхолтой. За яг юу зөвгөнсөн бэ гэдэг юм болоо байна. Юу зөвгөнсөн бэ гэдэг нэг юмыг Summer Hall гэдэг газартай ач холбогдолтой хэсэг дээр ярив. За Raymond Fossoway-ийн талаар нэг гоё спойлер ярьчих. За Raymond Fossoway-ийн хувьд бол одоо Stephen Fossoway-ийн үеэл дүүчтэй тий. Юуны хувьд болохоор Fossoway House-ийн хувьд болохоор шар дээр улаан айлм тэмдэгтэй болол байдаг. За тийм. Зааж байгаа шар дээр улаан тэмдэгтэй байдаг. Тэгээд өөрөө бол юу яагаад дараа нь буу юм болсны дараагаар бол Raymond Fossoway тусдаа гарсан. Cider Hall гэж цайзаас нүгээд New Barrel гэдэг нэртэй шинэ цайзыг үүсгэсэн. Та одоо харж байгаа локейшны хувьд бол хоорондоо хөөрхөн зайтай. Cider Hall-оос нүгээд New Barrel гэдэг шинэ цайзыг үүсгээд одоо шинэ Fossoway House-ыг үүсгэсэн. Тэгээд тэрэн дээрээ болохоор шар дээр ногоон айлмны тэмдэгтэй ийм хаусыг бол үүсгэсэн Raymond Fossoway байна. Энэ анги дээр одоо Duncan-тэй хөөрхөн юм яриад байгаа Targaryen-уудын талаар ярьж уурлаад байгаа нөхөр. За Aegon Targaryen одоо хэдүүлээ ярьж байгаа Aegon-ы бас юм family tree хэдүүлээ нэг ярьчих гэж бодчих. За хоёрдугаар дээр нь Targaryen бол Miriam Martell гэж бол одоо юутай суусан. Targaryen Dorne princess-тай суусан. За тэгээд тэнцэнэс бол одоо Baelor, Aerys, Rhaegal, Maekar гэдэг дөрвөн хүүхэдтэй. За Baelor хин хоёр болохоор Jenna Dondarrion болохоор Valar болон Mataris гэдэг хоёр хүүхэдтэй. За Aerys болохоор Eleanor Penrose гэдэг хүнтэй суусан боловч Aerys бол одоо бүр маш номын нөхрөөсөн одоо тэр суусан их нэртэйг нэг оронд ч одоо орж байгаагүй гэж болол яригддаг. За Rhaegal-ийн хувьд болохоор түрүү ярьжсэн маш юм зөөлөн характертай, сайхан сэтгэлтэй боловч сэтгэл зүйн докторгоо тэгээд юм жоохон random юм хийдэг хөрхий жоохон тийм хүмүүс байдгийн ч мартчихдаг тоодоггүй. Шууд одоо Baelor, Aerys, Maekar гэж явчихдаг тийм. Ийм хөрхий нөхөр байгаа. Alice Arryn-тэй суужсэн. House Arryn-ийн үнтэй суужсэн. Тэгээд Aelor, Daenora гэдэг юм одоо юутай гурван хүүхэдтэй. За тэгээ Maekar. За Maekar-ийн хувьд бол Diana Dane-тэй суусан. Diana Dane-ийн хувьд бол одоо том хүн Daeron. За Daeron бол Kera of Tyrosh гэдэг. Одоо энэ Tyrosh нутгийн үнтэй ирээдүйд бас суугаад ингээд нэг хүүхэд мөхтэй бол бас болдог. Тэгээд Aerion байгаа. За Aerion-ыг бол хинтээ Daenora-тай суулгадаг ирээдүйд. За Aerion бол одоо саяны хэдүүлэн харж байгаа Maekar-ийн 2 дахь хүү. Энэ цуврал дээр одоогийн байдлаар байгаа эсрэг дүр гэж хэлж болохоор ийм дүр байгаа. Хиний Aegon-ы анх байж гэн. За Daenora нь болохоор нөгөө Maekar-ийн ах Rhaegal гэ байдаг гэсэн дээ жоохон сэтгэл зүйн тавгүй сайхан сэтгэлтэй. Тэр Alice Arryn-тай суугаад Aelor гэж хоёр хүүхэдтэй. Тэр хоёрын хооронд нь суулгасан. Тэгээд Daenora гэж байгаа охиноо Aerion-тай суулгаж ирсэн байдаг. За тэгээд тэр хоёр хүүхэдтэй нөгөө Maegor the Cruel гэж одоо харгасаараа алдартай Maegor гэж хаан бол байсан байдаг өмнө нь. Тэгээд тэр хааны нэрийг Maegor гэж өгсөн. Ийм бас бол байдаг. За тэгээд Daeron-ы хувьд бол ийм, Aerion-ы хувьд зараас нь Aemon гэж байна. Aemon-ы хувьд бол одоо Maester болсон. За ирээдүйд тэгээд одоо юуны Night's Watch Maester болсон. За Daela гэж эгч нь байгаа. Daela-гийн хувьд бол яг хинтээ суугаад юу болсон цаашаагаа бол нэг тийм нарийн тодорхой юм бол байхгүй. Яг цаашаа юу болсон бол тодорхойгүй. За тэгээ Egg байж байна. Egg. За Egg-ийг удахгүй ярина. Тэгээд Egg бол угаасаа спойлер хэсэг ярьж байгаа юм чинь 5 дугаар Aegon хаан болно. Ирээдүйд 5 дугаар Aegon хаан болно. За тэр яг тэр мөч рүү яаж өрөх вэ гэдэг бол би өнөөдөр бас ярихгүй. За тэгээд дүүн Rey гэж охин дүүтэй. За тэгээ Rey Daela хоёр эгч дүү хоёр нь бол яг цаашдаа юу болсныг бол бас нарийн болол мэдих хүн бол байхгүй. За Aegon өөрөө юу юм бэ? Aegon өөрөө юм бэ гэдгийг одоо яриа. За энэ бол бас спойлер шүү. Энэ бас спойлер дотроо спойлер шүү. Тэрийг бас хэлье. За Aegon-ы хувьд бол одоо хэний өвөө? Mad King Aerys 2 дугаар Aerys хаан тий. 2 дугаар хаан 2 дугаар Aerys Mad King галзуу хаан Aerys-ийн өвөө. За тэгээ Aerys бол мэдээж бидний мэддэг Rhaegar, Viserys болон Daenerys нарын аав. Тэгэхээр Viserys Daenerys нарын бол одоо юу элен цөвөө гэх юм уу да. Ийм гэсэн. За бас нэг сонирхолтой юм нь юу юм бэ гэдэг ихээр
Роберт, Станис, Renly 3-ын бас илэн цөв. Эгоны хувьд л. Яагаад юм бэ гэхээр Эгон бол ирээдүйд 1 2 3 4 5 хүүхэдтэй болж байгаа. Том хүүгээ Duncan гэж нэрлсэн. Duncan, Jaehaerys, Shaera, Daeron, Rhael гэж. За тэг хамгийн бага охин Rhael бол одоо бас бөөм болсон янз цааны нэтрэгээ бөөм болж байгаа Ормонд Baratheon-тэй суудаг. За Ормонд Baratheon-ы хувьд бол одоо бидний үзэж байгаа сурал дээр байгаа жигд дил бишаа ууж байгаа нөхөр Lionel Baratheon-ы Lord босныхан дараа тэг Lord Lionel Baratheon-ы удам залгах хүү Ормонд Baratheon байгаа. За тэгээ Ормонд удам залгах Lionel Baratheon-ы хүү Ормонд Baratheon-тай Aegon бидний одоо үзэж байгаа Aegon бага охин Rhael суусан байдаг. За тэгээ энэ хоёрын одоо хүүхэд нь бол ганцхан хүүтэй болсон. Ганцхан хүн Stephen Baratheon гэж байгаа. За Stephen Baratheon Ормонд Baratheon-аас залгамж халааг нь аваад үргэлжлүүлсэн Baratheon House-ыг тэгээ Stephen Baratheon юу яхтаа болол Stephen Baratheon-ы юуг яана их нэрийг дурдахгүй болохгүй. За Stephen Baratheon-ы эхнэр бол Cassana Estermont House-ын Cassanata суусан. Тэгээ 3 хүүхэд төрүүлсэн. За тэр 3 нь бол Robert Baratheon, Stannis Baratheon, Renly Baratheon. Ийм очтой. Тэгээ ер нь бол түүхэндээ одоо энэ Targaryen-ууд Baratheon-ууд бол одоо ер нь бол одоо хоорондоо суух ойрхон байсаар ирсэн. Нэгдүгээр Aegon Targaryen анх Westeros ирээд дан хийгээл нэтэргээл ер нь Westeros эрэхтэй ч гэж Dragonstone байхасаа л одоо юутай Orys Baratheon-тай ойрхон өссөн одоо домогт бол домогч байх шуум байдаг нь бол одоо Bastard дүүн гэж хүртэл одоо ярьсан байдаг те. Aegon-ы аавынх нь одоо өөр хүнтэй явдаж төрсөн дүүн бол Orys Baratheon байсан байх магадaltaй гэж хүртэл ярьдаг. Тэгээ тийм ойрхон хүмүүс байсан. Orys Baratheon, Aegon Targaryen бол тэгээд Orys Baratheon бол одоо Storm's End-ийн одоо хааныг ясны дараагаар бол одоо эхнэрийг нь өөрийнхөө эхнэр болгож аваад тэр хааны одоо бүх одоо тэр тэмдэг ёс заншил бүх юмыг нь өөртөө аваад тэгээ Baratheon House гэж байгуулсан бол байдаг. Тэгэхээр Baratheon House бол одоо Targaryen-уудтай ойрхон байсаар ирсэн. Тэгээд 5 дугаар Aegon одоо үр удам дөрвөлжсээр байгаад бас одоо Baratheon одоо өөртөө хаад болоход бол бас нөлөөсөн юм сонирхолтой суурь бол байж байгаа. За тэгээд 90 жил бол тийм амар урт хугацаа биш гэдэг бас харагдаа. Одоо сонирхолтой нь юу гэхээр Эгийг хаан босны дараа бол 50 хүүхэд байхдаа юу яжсан байгаа. Cupbearers. Одоо бид нэрээ үдчихэж байгаа Эг хаан босны дараа бол Cupbearer бүр аягаан барьдаг нэг хөөрхөн нөхдөд байдаг шүү дээ. Одоо Arya Stark 50-ны Cupbearer хийдэг шүү дээ. Нэг хэсэг Harren Hall дээр season 2 гэж санаад байна. Тэгээд юуны House of the Dragon season 1 дээр Viserys хааны Cupbearer teenager хэм байдаг шүү дээ. Rhaenyra байдаг тийм. Тэрүүгээр нь одоо 50 байсан гэсэн хүүхэд байхдаа тэгээд одоо Mad King Aerys байгаа шүү дээ, галзуу хаан. Mad King Aerys, Tywin Lannister тэгээд энэ хэд бол одоо нас нь маш ойрхон тэгээд хамт нэг үед өссөн ийм нөхдүүд бас байж байгаа. Stephen Baratheon бас байна. Одоо энэ нөгөө Robert, Renly, Stannis 3-ын аав. Stephen Baratheon за Aerys Targaryen одоо энэ ханхүү Aerys те ирээдүйд Mad King болж байгаа. Тэр Mad King Aerys тэгээд Tywin энэ 3 бол нэг үеийн 3 хамт өссөн King's Landing ийм 3 гэж байгаа. За тэгээд 20 дугаар Aerys-ийн бол гэхдээ өвөөштэй. Aegon бол Jaehaerys гэж хүн одоо Jaehaerys гэж хүн Shaera гэж охинтой хоорондоо одоо суугаад ах トゥ хоёр суугаад тэгээд тэнчнээс төрсөн хүн бол Aerys. Тэгээ Aerys бас эдний үнэн гангстер те Aegon-ы хүү Jaehaerys, Aegon-ы охин Shaera хоёр хоорондоо сууж байгаа шүү дээ. Тэр хоёроос 2 хүн төрж байгаа. Aerys, Rhaella-га 2 төрж байгаа. Тэгээ тэр хоёр нь хоорондоо суугаад баахан одоо бидний годомжны жоохон муухай яриагаар олзулбаа те энэ хүүхдүүдний эндэж мэдэд энэ тэр тэгж байгаа маш олон хүүхэд төрөхжсэн ийм одоо жирэмссэн эднэр дундаас яг одоо хөөх юм бидний ярьдаг хүн болсон нь Rhaegar, Viserys, Daenerys 3 ба. Ийм одоо incestээс төрсөн хүүхдүүдийн хоорондох инцестнээс төрсөн хүүхдүүд байгаа хгүй Rhaegar, Viserys, Daenerys 3 болол. За энийг юм товчхон. За бүр дараа нарийн юмнууд ярих юм бол мэдээж зөндөө юм бол байгаа. Гэхдээ тэрийг бол шаардлагагүй гэж бол бодож байна. За Summer Hall-ыг бол одоо Targaryen-ууд бол одоо юу яах гэж барьсан? Dornish Marches гэж Dorn явах замд байдаг. Одоо энэ нутагт бол байрсан ийм цайз байдаг. Тэгээд ялангуяа Daeron бол айгүй юм Dorn-ы талын хүн байсан мэдээж ихнэр нь ч Dorn одоо Dorn-ы юмхтэй одоо яга байгаа Daeron 2 дугаар Daeron хаан. Тэгээд тэрнээс хойш бол одоо энэ цайз бол ийгээд хиний Targaryen хаан хүүдийн хувьд бол дандаа юу яадаг те тэнцээ зуншдаг одоо иймэрхүү газар байсан. Тэгээ Make Cart тэнцээ гэрээ байлгаж исэн. Одоо Iron Throne-ы одоо хаан
ширээний суудлын залгамж хаалга бол Prince of Dragonstone гэдэг байсан бол одоо хамгийн залуу хүүг нь одоо Prince of Summerhall гэж нэрлэдэг ба тийм нэр хүртэл одоо гарсан байдаг те. Тэгээд энэ одоо юу болсон бэ гэд тэгэхээр Summerhall-аас эднэр ирж байгаа. За яри да. Товчхон юм шүү гэхдээ. Товчхон л яри. Энийг бас дараа нь дэлгэрэнгүй бүр тусдаа бичлэг болгож ярина. 259 онд одоо энэ болж байгаа явдлаас 50 жилийн дараа гэсэн. Summerhall амар том гал гарсан. За тэр амар том гал гараад тэр том гал бол энэ цайзыг бүр юучгүй нураагаад бүр сүтгсэн. Маш олон хүний амь тэнд бол алдагдсан. За ялангуяа тэр дунд хамгийн гол нь за спойлер шүү. 5 дугаар Aegon хаан болон түүний одоо том хүү за нэгэн цагт залгамж халаан байсан Duncan the Small хаан хүү Aegon-ы том хүү мэдээж Duncan the Tall-оор нэрлсэн хүүгээ. За тэгэл Lord Commander of the Kingsguard-ын Lord Commander болчихсон Duncan the Tall бас одоо тэр Summerhall тусан одоо гашуудалтай tragedy at Summerhall гэдэг тэнд бол нас барсан. За тэгээд энд бол амьд гарсан үлдсэн хүмүүс нь бол яг юу босон талаар бол нэг ярьдаггүй тодорхой болдоггүй айгүй учир битүүлэг өнгөрдөг тэнцээ ерөнхийдөө таамаг л байдаг. Тэр таамгуудын нэг нь бол одоо энэ Aegon Targaryen одоо бидний үзэж байгаа Eggman тэнцээ одоо энэ луунуудыг ам оруулах гэж одоо галаар одоо ам оруулах гэж ордож жагаад гал алдаад тэгээд тэр гал гарсан гэж бол үздэг таамагладаг ер нь бол яг үздэг гэхээс л. Гэтэ юу болсон ч байх магадлалтай маш олон төрлийн юм зүгээр л санаандгүй ч юм байх магадлалтай. За тэгээд яг энэ одоо гал гарч маналзаад амар юм болчих одоо мөчд бол одоо Rhaella Targaryen гүнж бол маш том эцтэй жирэмсэн яг юуг төрөх гэжсэн. За Rhaella Targaryen-ийн хувьд бол одоо Aerys галзуу хаан ихний Aerys-ийн дүү ихнэр дүүн. Тэгээд бидний сайн мэддэг одоо Rhaegar Viserys Daenerys-ийн ээж. За тэгээд Rhaella Targaryen бол одоо яг энэ Summerhall-ын энэ аимшигтай гал юм болж хахад одоо юу яасан байдаг? Rhaegar Targaryen-ыг төрүүлсэн байдаг. Тэгээ Rhaegar Targaryen бол одоо том болсон хойноо бол юм нөгөө гой дуулдаг мулдагтайгаар алдартай шүү дээ. Rhaegar Targaryen гой одоо дуулдагаар алдартай Summerhall-д айгүй их очдөг байсан. Нуранг цайзын нуран дээр л айгүй их очдөг. Тэгээд айгүй юм гонигтай дуу муу айгүй их дуулдаг ийм болвол байсан. Ер нь Targaryen House-ийн бүр дуусахад маш том одоо хэмжээнд хүргэсэн том одоо гар зул энэс яг энэс өмнө зөндөө юм болж байгаа ч гэсэн тийм ээ. Дээрээс нь одоо та яд санах юм анзаарах юм бол ер нь Game of Thrones эхлэхэд яг Viserys Daenerys хоёроос өөр хүн байдгүй л дээ зүгээр. Гэхдээ бодоод үзэхэд яг Aerys галзуу хааны байсан үед ч гэсэн бодоход нэг олон Targaryen байгаагүй байгааз тийм. Тэр ч бас айгүй сонирн байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэрний чинь бас айгүй том юм нь бол энэ Summerhall тусан цайз тусан tragedy гэж бол хэлж болно. За энэтэй холбоотой гэхдээ маш олон өөр олон юмнууд бол байгаа шүү. Тэрэн дээр зүгээр яг нэмээд яах вэ гэж бол бодож байна. Яг энүүгээр л товчхон ерөөхдөө дуусаа. Яг Summerhall босон үйл явдлын таамаг өмнө нь юу болсон, дараа нь юу болсон, наан цаана гэдэг юмнууд ярих юм бол мэдээж зөндөө юм байгаа. Иймэрхүү юм бол байж байгаа. За тэгээд энэ үрээд том спойлер хэсгээ өндөрлөе. За мэдээнүүд. За юуны Hollywood Reporter дээр бол Ira Parker ярилцлага өгсөн байлаа showrunner. За тэгээд тэнчнээс нэг хэд хэдэн гол зүйлүүдийг нь ярих гэж бодож байна. Гол ингээд нэг фэнүүдийг бол одоо энэ удаан хөрөнгөлтэй байгаа шүү дээ. Нэг тийм том хурдын бол болохгүй байгаа даа. Богинохон байгаа. Тэгээд тэрний талаар асуухад бол бид нар ингээд шууд эхний ангиас анги дээр шууд хүүхд цонхоор унгаачгүй. Тэгээд бид нарт ингээд жоохон одоо хүлээцтэй хандаач гэж хэлсэн байсан. Тэгээ хүүхд эхний ангидаа шууд хүүхд цонхоор нагахгүй гэдэг Game of Thrones эхний ангийн төгсгөлд одоо юу яадгийг хэлж байгаа. Jamie Bran-ыг түлхтийг мэдээж тэнцээ хэлж байгаа. За season 2 бол бас 6 ангитай байна гэдгийг Ira Parker бол албисаар бол хэлсэн. За тэгээ төсөв бол ер нь хэвээрээсэн яг одоо 6 авалт одоо production бол явж байгаа season 2-ын ажил нь явагдаж байгаа гэвэл зөв болно. Тэгээд төсөв бол адилхан байсан. Гэхдээ бүхэн илүү үнэтэй болоод байгаа. Дээрээс нь 2 дахь номын одоо туужийн үйл явдал бол одоо Belfast 6 авалтын авах боломжгүй одоо season 1-ийн зураг авалт чи тэгээд ийм одоо гажиг гантай үед бол үйл явдал нь болж байгаа учраас бид нар ийм нартай ус багтай ийм газар зураг авалт авах хэрэгтэй. Тэр нь бас дахиад илүү үнэтэй болж байгаа. Тэгээд season 2-ын одоо процесс бол айгүй гоё байгаа. Нэлээд өөр болно. Тэгээ илүү сайжрна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ одоо бас budget талаас бол тийм байна гэж ирсэн.
За тэгээд өөрөө хэлэхдээ бол бас тэгж байгаа. Одоо бид нар бол ингээд хоёр өөр содон дөрүүдийг ингээд хамт талхаараа явж байна. Arya Hound хоёр шиг, Brienne Podrick гэдэг шиг ингээд юм яриад биенийх нь өөр өнцөг хоёр өөр юм дөрүүд хараад явах нь гоё байгаа. Тэгээд тэр бас Game of Thrones-ын гоё хэсэг байсан. Тэгээд энэ бол бас миний анхаарал татсан гол хэсгүүдийн нэг байсан. Тэгээд энийг бол аль болох одоо гоё ихийг бол мэдээж зорж хичээж байгаа. За HBO-гийн гол төлөвлөгөө байгаа бол одоо 3 туужийг хийгээд л болоо гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ би хэрвээ хүснээр болдог бол 12 сизон хийхийг одоо мөрөөдөж байна. Эхлээд 4 сизон хийгээд 10 жил хүлээж агаад дахиад 4 сизон хийгээд тэрний дараа 10 жил хүлээж агаад дахиад 4 сизон хийгээд одоо Ричард Линклейтер агуу уран бүтээлч Ричард Линклейтерийн Boyhood кино шиг ингээд хийгээд энэ хоёртойгоо дөрүүдтэйгээ хамт миний ч гэсэн амьдралын одоо ингээд дагаад явах ийм хэсэг бол бас гоё байна гэж ярьсан байлээ. Тэр бас айгүй тийм сонирхолтой. Тэгээд дээрэс нь үргэлжлүүлээ шууд ярьчих. Casey Bloys гээд HBO-гийн захирал бас Deadline дээр ярьсан тогсон байсан. За энэ дээр бол юу гэж ярьсан бэхээр албан ёсоор за сэтгүүлч бол асуусан. Season 2 албан ёсоор одоо гархан батлагдсан байлээ. За тэгээ George R. Martin бол одоогоор 3 одоо тууж гаргацсан байгаа. Гэхдээ цаашаага өөр санаанууд бол ямар ч байсан байгаа битсэн гэж бол ярьсан. 3 бүлгээс цаашаага энэ шоу үргэлжлэх боломж байгаа юу гэд асуусан байлээ. Тэгээд тэгсэн чинь тэрэнд бол Ira George хоёртой бол ярилцсанаа. Боломж бол мэдээж байгаа. Гэхдээ ямар ч байсан харъя. За одоо season 2-ын production явж байгаа. Тэгээ мэдээж season 3 руу араас нь орно. За энэний дараагаар ямар боломж байгаа гэдэгтээ бол би бол тийшээ анхаарал хандуулж амжаагүй байна. Хэрвээ тэрнээс цаашаа story одоо өрнүүлэх story байх юм бол ямар ч байсан Ira George хоёртой ярилцахад бол бэлэн ярилцнаа гэсэн байсан. За тэгээ season 2-ын production эхэлсэн юм уу гэсэн чинь yes. Яг одоо зураг авалт нь эхэлсэн байгаа. Тэгээд жил болгон гарнаа. Бидний одоо зорж байгаа зүйл бол мэдээж бүх шоунд боломжгүй. Гэхдээ зарим одоо creative талаасаа, production талаасаа болж байгаа шоунууд дээр одоо бүр бүтэн HBO-г ярьж байгаа шүү дээ, тий. Болж байгаа шоунууд дээр жил болгон гаргаад явнаа гэсэн ба. За тэгээ энэ нь юу гэж баталсан бэ гэхээр за одоо энэ жил юу гарч байна? Night of the Seven Kingdoms 100 House of the Dragon season 2 гарлаа. За тэнгуүдээ дараа жил 27 онд Night of the Seven Kingdoms season 2, 28 онд 2 шоутай гэсэн үг. Энэ он шиг. 28 онд Night of the Seven Kingdoms season 3, тэгээ House of the Dragon season 4. За хэрвээ одоогийн төлөвлөгөөгөөрөө буюу хэрвээ энэ цуврал 3 бүлэгтэйгээ яг 3 номоо сэтвлээд яг 3 бүлэгтэйгээ дуусах юм бол House of the Dragon-ыг season 4-оор дуусгаар одоо зарлцсан байгаа аль биесээр. Тэгэхээр хэрвээ тэргээр явах юм бол 2028 онд энэ хоёр шоуны хуйлангийнх нь сүүлийн season гарах одоо гарна гэсэн үг. За Deadline-аас бас нөгөө юу яасан? Та яг мэдээгүй хүмүүс байж магадгүй. House of the Dragon шоуг одоо шоу раннераар бол ажиллаж байгаагаас хариуцж байгаа Ryan Condal гэж уран бүтээлч байгаа. За Ryan Condal-ыг бол George R. R. Martin өөрөө HBO дээр одоо хөтөлж авчирсан. Энэ шоуг одоо гол хийх ёстой хүн те залам цалааг анах ёстой энэ хүн л хийн гэж одоо Alex Ferguson, David Moyes-ийг хэлдэг шиг тэр референсийг ойлгосон хүмүүс thumbs up хийгээрэй. Тэр шиг болол одоо авчирсан юм хүн нь за гэхдээ 2 дахь сизнээс муудалцаад игсэн. Тэгээ одоо бол саяхан одоо George R. Martin-аас одоо Ryan Condal-тай харилцааны талаар нь асуухад бол abysmal буюу одоо бүр ёроолдоо тулцсан юм харилцаа бол байхгүй шахгүй маш дургу байгаа гэсэн миний хүсэж байгаа юм биш, миний хийсэн ертөнцч биш гэдэг юм хандлагатай байгаа George R. Martin. За энэний талаар бол одоо энэ Casey Bloys захирлаас асуухад бол ер нь зүгээр адилхан альч гэр бүл шиг одоо ийм дотоодын асуудлаа дотроо үлдээж хаалганы цаана хөшигний цаана үлдээсэн бол уг нь зүгээрээс нь гэхдээ одоо яа гэх вэ те тэгээ яг миний хэлэх гээд байгаа зүйл бол ямар ч байсан Жорж бол биднэрт Ryan-ыг авчираад энэ шоуг хийхэд бол хамгийн зөв хүн гэж хэлсэн. Ryan бол одоо мундаг шоураннер байсаар ирсэн мундаг хамтрагч мундаг партнераар бол ажиллаж байгаа. Тэгээ бид нар бол одоо тэр хүний төсөлж байгаа харж байгаа креатив бүтээлч шийдвэрүүдийг бол хараад дэмжиж ойлголцоод явж байгаа. Тээгүйсэн бол бид нар хийхгүй гэдэг чинь. За тэгээ overall deal одоо George R. Martin-тай олон төрлийн project энийг хийх юм deal хിവэрэ байгаа юу гэсэн чи байгаа. Тэгээд би одоо George-ыг бол энэ ертөнцийн гол архитект гэж хэлнэ. Архитектор гэж хэлнэ. Тэгээ мэдээж тэр хүн энэ ертөнцийг бүтээсэн гэр бүлүүд том тулаанууд түүхтэй энэ бол үнэхээр гайхалтай. Тэгээ Жорж бол бидний хувьд маш мундаг хамтарч байшаар ирсэн. Тэгвэл одоо юу гэдэг юм бидний хийж байгаа одоо бүх бүтээл бүх одоо шоу бүх юмн дээр бүх уран бүтээлч бүх найруулагч продюсер уран бүтээлчтэй бүгдээрэнтэй нь одоо дандаа санаал нийлж ингэж явна гэдэг бол мэдээж байхгүй уран бүтээлч юм дээр бол зүрх зүйлээ зөндөө гарна хоёр артист нэг юмн дээр дандаа адилхан харна гэсэн үг бол бишээ гэдэг чинь. За season 3 дээр George R. Martin хэр оролцоотой байсан бэ? Хэр оролцоотой байсан бэ? Тинчэнээс жоохон хөндөрж ясан уу? Тэгээ буцаж ирсэн үү гэдгсэн чинь ер нь бол нэлээд жоохон хөндөрсөн. Тэгээ өөрөө бол George R. Martin Night of the Seven Kingdoms бол
хамаагүй одоо анхаарлыг бол хандуулж болол ажилласан. За тэрний гол нь бол одоо Night of the Seven Kingdoms-ийн одоо сэтвсэн бүтээл бол их сонирхолтой байсан учраас дээрээс нь Жорж өөрөө энэндээ маш хартай байсан учраас илүү оролцоод явсан. Ингээд жоохон албаны хариулт өгсөн байлээ. За House of the Dragon season 3-ыг бүтээлч талаас нь creative талаас нь юу гэж бодож байна гэсэн чи би бол одоо маш одоо баяртай байгаа. Тэгээ ерөн 3 season гурууланд баяртай байгаа. Season 2-ын эхний 2 season үнэлгээг харах юм бол их өндөр байгаа. Бид нар л амжилттай гэж болол үзэж байгаа. Тэгээ season одоо 3-ыг бол тэгсэн одоо хүлээж ин Ryan хийж байгаа ажилд бол би маш хувьтай бол баяртай байгаа гэдэг. За deadline-аас бол House of the Dragon season 4-ыг одоо гарахыг бол аль биесээр баталсан. За тэгээд Ryan Condal showrunner хэлэхдээ бол сүүлийн season байна гэдэг аль биесээр хэлсэн. Гэтэ HBO аль биесээр хэлээгүй байгаа. Тэр нь яг зөвөө гэдгсэн чинь yes зөвөө наа ч бол санаа нь байгаа. Тэгээд бид нар бол яг Targaryen-уудын түүхийг бол яг ингээд дагая гэсэн санаатай байгаа. Хэрвээ номнуудыг мэдж байгаа бол Targaryen юу болоод дуусахыг та хэд мэдж байгаа. Тийм болохоор яг энүүгээр ингээд House of the Dragon-ыг дуусгахад бол яг таарна гэж байгаа. За тэгээд одоо сүүлийн одоо юуг season-ыг бол одоо юм нүсэр том хийх одоо төлөвлөгөө байгаа юу. Тэ бүр юм амар гэсэн утгаар. Тэгсэн чинь яг энэ шиг юм шоу болгон дээр ямар ч үсэн эхлээ season 3-ийнхаа post production ингээд дуусаад одоо ингээд явж байгаа. Одоо post production яваад эхэлсэн байлээ. Зургаалт нь аль дээр дууссан гэсэн үг. Season 3-ын. Тэгээд одоо зохиолчтойгоо нийлээд season 4-ийн ерөнхий юмнуудыг бол гаргаад ажил нь бол эхэлсэн байгаа. Тэгээд яг хитэн ангитай одоо яг тэ яаж явах уу гэдгийг бол бас одоохондоо бол тэр мэдээлэл дараа хүрээгүй байна гэсэн юм юу яриаг бол Casey Bloys захирал босс захирал бол өгсөн бэ лээ. За мэдээний хувьд юм байна. Мэдээний хувьд юм байна. Тэгээд 7 хоногудаараа харж байгаад бас сонирхолтой гэсэн мэдээлэл юмнуудаа хүргээд хуваалцаад яриад явъя гэж бодож ин ер нь тэрэн зүгээр бах тийм ээ. Тэрэн дээр нэмээд хэдүүлээ одоо төгсөлд нэг жижигхэн хэсэг оруулаад явъя. Тэр нь мим гэж байгаа. Мим хэсэг оруулаад хэдүүлээ. Мим хэсэг дээр хэдүүлээ. Ямар мимүүд та дараагийн дугаар дээр бүр илүү олон мим харна. За энэ хоёрыг хараа. Ladies and Sirs of the Realm, I present Bacon Egg McDuncan. Бэкэнтэй өндөгтэй McDuncan. Хөөх мимүүд байгаа маа. Яванда бүр гоё мимүүд гарч ирэх. Та яаж гисэн мимүүдээ бас хуваалцаарай. Пост мастн дээр. Мим пост ер нь оруулна. Яг мим пост оруулаад та яд олсон мимүүдээ хуваалцдаг те комментэр пэйж дээрээ тийм пост оруулна. За энэ тэгсэн чи энэ бас амар гоё. Нөгөө нэг юм ярьж яснаа дунд хүмүүс бас намайг тэнэг гэдэг байсан гэсэн чимэг болчдөг. And гэдэг яг тэрийг мим болгоцсон. George R. Martin те. The Winds of Winter гэж чимэг болчих واخ гэсэн. Тэгээд гэсэн чинь та нарт ямар хамаатай. Яа мим тайлбарлах шалтгаан тэгэл дээ гэхдээ anyway та угаас харж байгаа ойлгож байгаа. Энэ өстой гоё мим. Simple crab хавчтардаг энгийн хавчин үний хөө гэсэн чинь үннэл ярилдаг. Би үннэл ярьж штэ гэсэн чинь. Westeros-ын хавчны одоо нийт хавч цуглуулдаг усан онгоцны флетийн хэдийг нь авч ийдэн штэ гэсэн. Халыг нь баялаа. Нөгөө хоёр Kingsguard-ын нэг нь штэ хавчингийн яадаг айлаас гаралтай маралтай гэсэн чинь яг юм дээр нөхөр том гарын хөвгтэйсэн байхгүй тий. За энэ бас амар гоё. Cersei Jaime байсан чинь Bran очижсны ингэнэ stop insisting sir. Энэ ихний анги дээр нөгөө хиний ингэдэг амар гоё штэ. Stop юу гэдэг вүлээ нөхөөрхөн. Тэр амар гоё. Тэрийг эн чим юм болгоцсон. Энэ үстэ үний. Та дагдгүй бол Instagram дээр энэ аккаунтыг дагараа. Game of Labs гэдэг энэ үстэ үний хэлий. Амар гоё хаяг байгаа Instagram. За энэ үстэ би энийг хараа. Энэ дээр хамгийн амар инээс Bad Boys 2 байхгүй юу? Bad Boys 2 дээр Martin Lawrence-ийн дүрийнх нь охинтой нэг банд дэйт хийх гээд ирж авдсан шүү дээ. Тэгс чи мангар өндөр дургай үед ирдгсэн чинь how old are you Marcus гэдэг багш би тийг санаад байна. Тэгсэн чинь нөт 13 гэсэн чи motherfucker you look 30. Энэ хэсэг бугасаа бүр амар гоё хэсэг те тэрийг энэ чи мим болгосон амар гоё хэсэн. Дээрээс нь номон дээр Duncan ч нэг 16 талаатай өсөр насны хүүхдтэй. Яг зурал дээр ойлгомжтой 17-8 хүүхдийн дүр бол биш шүү дээ, тий. Яг ерөнхийдөө жүжигчнийхээ настай ойрхон дүр байгаа. Гэхдээ энэ бол амар гоё мим байсан. За тэгээ энэ амар гоё. Нөгөө дүр нь характер нь бол одоо Johnny Depp гинэ. Хин Jack Sparrow
хин хоёрыг нийлүүлсэн юм шиг гэдэг байгаа шүү дээ. Ernest Hemingway хоёрыг нийлүүлсэн юм шиг гэдэг. Тэгсэн чинь тариач юм ингээд бас харах юм бол Tyrion, Oscar Isaac хоёрыг нийлүүлэх юм бол Donald Barnes гарч ирнэ гэдэг шүү дээ. Тэгээ түрүүний Ira Parker-ийн ярддаг шиг олон жил тэгж хийхэр болдог бол хизүүл байх л та зүгээр тэгж хийж болдог болол мөрөөлөөр нь болдогсон бол Donald Barnes-ын дэмжиж чи олон тоглосоо гэж. Олон жил тоглосоо гэж. Найдаж ин Arion Merrin ер нь үндсэн кастирчгээрээ хөвөр байгаа л яг Ira Parker-ын хүсэж байгаа шиг байл бас сонирхолтой. Гэтэ George R. Martin дэрэн дээр бас оролцоод байхгүй болохгүй. Ягаад тэгэхээр 3 ном нь дуусаад дараагийн ганц хоёр story байгаа болохоос тэрнээс олон жилийн зүгээр point-ууд л байгаа шүү дээ. Тэд онд ийм болсон гэж байгаа болохоос тэр хоёрын хоорондох одоо гол story, диалог, дөрүүд, нарийн шир юмнууд нь бол угаасаа бичигдээгүй байхгүй юм. Тэгэхээр тэр бас хэцүү нөө. Game of Thrones ч одоо season 5 өнгөрөөд season 6-аас салаа авчиж байгаа шүү дээ номноос. Тэгээ тэрнээс болоод бас зөндөө асуудал юмнууд гарсан. Таалагддаг хүмүүс ч байгаа, таалагддаг хүмүүс ч байгаа. Номны purist хүмүүс бол бүр үзig ядаад уурладаг хүмүүс ч байна те. Тиймэрхүү юмнууд гарах магадлалтай учраас тийм ба. За тийм. Тэгээд өнөөдрийн review-ийн үрээд өндөрлж чинь хэдүүл хагасанд уулзцгаая. Central Park Lounge хамт олондоо баярлалаа, хагасанд хэдүүлээ. Юуныхаа дараагийнхаа ангаар уулзцгаая. Тэгээд энэ гоё юуг merchandise-ыг авах боломжтой. Тэгээ асуулт хариултын тэмцээн болон азны гоё юм тэм тоглоом байгаа. Тэднэрээр бол одоо шагнал авах юм боломжтой байгаа шүү. Тэгээд хамтарч ажиллаж байгаа юуны Central Park Lounge-ны хамт олондоо баярлалаа. Тэг үзүрт ирж байгаа та бүхэндээ баярлалаа. Үзүр бол бүгдээрээ үнэн төлбөргүй шүү. Дуустал нь үзээрэй. Ганцхан 4 дахь ангийн хагасаа дараагийн 2 ангийн нэвтэгдэр болгон байгаа. Тэг хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн анги, дараагийн дугаар, дараагийн үзүрээр уулзтлаа. Баяр та.